сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ ингээд Boys Talk Show эхлэхэд бэлэн боллоо. Телевизийг үзэн суугаа үзэгч та бүхэндээ шудраг ярийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 12 сарын 31-ний өдөр тэгээ өнөөдөр Boys Talk Show-нд нэгэн эрхэм зочин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ энэ зочноо одоо та бүхэнтэйгээ танилцуулъя. Болдгоогоо танилцуулъя. Дандаа энэ ширээний ард суудаг хүн өнөөдөр бид хоёрын байр солигдсон. Ер нь бол яг шинэ он гэдэг бол өөрөө их сайхан юм тий болдгоо. Үнэхээр гайхалтай. Тэгээ өнөөдөр энэ би өөрөө шудраг ярийн нэвтрүүлгийг үзэх дуртай л та. Хамгийн сүүлд одоо жаргал сайхан орж ирсэн тий. Тэгэл ер нь орох болгонд би нэвтрүүлгийг хайж ягаад ирж ягаад аль телевиз дээр аль сувг дээр гэж одоо ви телевизээр бол нэлээд хэдэн сувгуудыг үзлээ. Тэгээ энэ нэвтрүүлгийг бас олон түмэнд хүрэхэд шудраг ярийн нэвтрүүлгийг ер нь аливаа нэг юмыг бусдад хүрэхийн тулд хөтлөгч гэдэг нэлээд том байр суурь эзэлдэг гэж боддог. Одоо үргэлгийн одоо юм гэж байдаг штэ. Юмыг үргээчдэг. Үзэгчдийг холдуулцдаг, муу уран бүтээл хийдэг, чанар муутай уран бүтээл, онцгой тоглодог уран бүтээл жүжигч ч юм уу. Тэрнтэй адилхан бас үргээдэг бас магадгүй сэтгүүлчд байх. Ингээ өөдөн татаад хүмүүс ингээд найшлуулцдаг сэтгүүлчд байдаг юм шиг байна. Тэрний нэг нь бол яг нэвтрүүлгийн өнгө аястай таарсан сэтгүүлч бол чи. Би бол тэгж дүгнэдэг. За тэгээд 31-нд өнөөдөр хоёулаа хамт ямар ч байсан ерөөлийн үгээр эхэлж байна. Тийм ээ нэгийг хүн ер нь бие бинийгээ магтана гэдэг чиг сайхан юм шүү дээ. Тэгээ наад судал дээрээ суухад ямар хөө байна. Дандаа ширээний ард ингээд суугаад багш нь хүүхдээ асууж байгаа юм шиг ширээний ард суугаад жижигүүд ингээд тохоодоо суудаг. Наад чи хүмүүс ингээд хоёр тийшээ тохоодоо суудаг. Ямар хөө юм онгоогоод ингээд сууж юм байна. Тэгээ нөгөө энэ нэвтрүүлгийн сценарийг анх бодохдоо их тийм сонирн бодсон байхгүй. Ягаад тэгэхээр төрийн ордонд ороод ингийн ард иргэд маань одоо улсын хурлын гишүүд сайд нартай уулзаар нөгөө сайд маань их гоё том ширээн дээр сууж идэг тий. Улсын хурлын гишүүд маань. Цочоо ороод ирэхээр за та наанаас суучих гэдэг яг иймэрхүү нэг юм бөөдөн заагаад тэгээд их холоос их өндөрлөө харж одоо ирсэн хэрэг зөрөг тайлбараа хийх хэрэгтэй болт юм байл л дээ. Тэгээ би энийг ордон дотор явж та анзаарсан. Тэгээд анзаарсныгаа дараа ширээнийхээ тайзын заслыг иймэрхүү үеэр анх шийдэж орсон. Ягаад гэвэл хөтлөгч шах арай жоо өндөр түвшинд ягаад бол би ард түмнийг төлөөлж байгаа байхгүй. Тэгээд сайд зочин маань бас арай жоохон дор түвшинс ард түмэн рүүгээ хандаж хүндэтгэлтэйгээр ярих тийм байрын сольжих боломж байна уу гэж хайжин тайзыг. Тэгээд сонирн байд юм энд ингэ суугаад. Эртээ юу гэдэг штэ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэж бас нэг үг өгдөг штэ. Өөрчлөгчгөр шинжтэй болчих гэсэн. За манай болдгоог бол хүмүүс мэдж байгаа. Одоо үнэхээр гайхалтай сайхан бас сэтгүүлч сүүлийн үед бас та бүхэн мэдж байгаа. Юунд иргэдийн хуралд илүү нэр дэвшижсэн тийм ээ. За би бол одоо болдгоогоо бол байнга ер нь үзэж хардаг. Бас дэжгүй сайхан сэтгүүлч. Тэгээ бас моцикл ундаг баха. Тэгээ өнөөдөр бол хоёулаа нэг актер уус төрчихгүйгээр тийм ээ. Актер уус өнөөдөр 31-ний өдөр айл болгоны ширээ дээр идэ бодоо илбэг байгаа. Тэгээ болдгоогоос бас асуух юм асууна. Тийм ээ. Моцикл ундаг. Тэ чопор моцикл ундаг тийм. Найзууд яа тийм бид чи баг маг байд юм уу яа. Монголын чопорч яхан дусын холбоо гэж холбоо гэдэг. Тэгээ энэ бол одоо байгууллагатаадаг 5 жил орчим болж байна. Тэгээд нийслэл эмх замраагүй моцикл унаад явдаг байсан хэсэг бүлэг залуучууд энэ дэлхийд одоо энэ бас тусдаа статус болсон ангилалтай моцикл байж байгаа. Тэгээд энийг Монголд сонирхох залуучууд бүр 90-аад оноос хойш байсан. Анх нэг ийж планет том моциклыг өөрчилж унаалтай чопор хийгээл те. Тэгээд тэрнээс хойш дараа нь Солонгос, Японы моциклыг янзлж унжсан залуучууд тэр үед хажуугаар моцикл унаа гарахад эдний хараад мөрөдөлөлд ямар гоё юм бэ гэл те. Тэгээд хожим моон моцикл авч тэдэртэй нэгдэж нийлэх тийм боломж амьдрал тохиосон. Тэгээд тэр бидний гачуурт руу явж байгаад хэлсэн л дээ. Биш бүгд ингээ эмх замраг болж холбоо болоод те зохион байгуулалтанд ороод ингээ явуул яасан бэ гэдэг анх санаачтай байсан. Тэгээд биднээс оролдож байгаа, үзэж байгаа арай болоогүй байсан гэдэг. Тэгээд өчигөр нь төвшөнд орж байгаа ингээ холбоо болсон. Одоо бол манай моциклчид бол их өндөр түвшинд хүрэлтэлтэй Монголын чопорч яхан дусын холбоо гэдэг бол дэлхийн түвшний холбоо боллоо. Оросын холбооны бас Франц, ер нь Европоос ирж байгаа бүх моциклчид Монголын чопорч яхан дусын холбоо руу Mongolia Choppers Brotherhood гэдэг энэ холбоотой холбоо хорж ирж байна. Иргэд нь манайханд тосч авч байна, хүлээж авч байна, хамтарсан аялал зохион байгуулж байна. Оросын холбооны улсууд руу улс руу бид нар 3 удаа аялчлаа. Тэдний бас урилгуудаар гадны орны бус орнтой моциклоор Монгол чопорч яхан дусын холбоог үрж байна. Соёл ер нь бол хотын залуучууд өөрсдөө бас сонирхдаг юмтай, хоббитой бас хоттойгоо иргэдтэйгээ ойрхон байх хэрэгтэй тийм ээ. Хотынхоо захиргаа удирдлага ард түмтэйгээ ойрхон. Чиний би бол ингээл чамайг хараад идэг байхгүй.
Яг хөө зүгээр миний бодолд нэг саяхан бас нэг цэцэрлэг байгуулсан тийм ээ. Тий. Тэгээ цэцэрлэг тэгэл юм амжуулах гал явдаг. Залуунаас ер нь завгүй байх тусмаа зүгээр л дээ. Тэгээд цэцэрлэгийн асуудал юу болсон бэ? Нэг би сонсч ирсэн нэг улсад хүлээдэг ч өгөх гэсэн чинь улс авахгүй одоо яах вэ хүү гэл нэг барьцны дараа байгуулсны дараа би яг чамаа юм нураагаад эхлээл ингээд эхэлж яхад л би мэдхийн цэцэрлэг сургууль имлэг одоо маш их хомсдолтой байгаа. За энд бол олон залуучууд одоо хандив тусалцаа болж олон хүмүүс санаачилж янз бүрийн зүйл хийж бүтээж байгаа. А тэрний нэг нь болтгоо. Тэгээ болтгоо ер нь цэцэрлэгийн асуудал хувь заяа юу болж иргсэн бэ? Цэцэрлэгийн хувь заяа хүн болгож агнж байгаа. Энийг ер нь харж байгаа хүлээж байгаа. Ягаад гэвэл олон хүн олсон учраас тий. Олон хүний сэтгэл зүрх, олон хүний санаа байсан учраас. Цэцэрлэг дээр бол болтгогийн цэцэрлэг гэдэг яг нэг анх бол би бол зөвхөн энэ цэцэрлэг байгуулахад өдөртөн чиглүүлсэн, санаачлаг гаргасан нийгмийн залуучуудыг уриалж өгсөн хүн байхгүй. Хийх нь бол залуучууд гэсэн. Болтгогийн цэцэрлэг гэд нэрсэн шалтгаан яг нэг би найзууд руу ус өгч нэг юм цэцэрлэг хийж байгаа манад нэг тим байл туслаач али амбар савх ажиллаад байгаа бодог судаг юу байна гэдэг ярьсараад өнөө цаа болтгоо шиг цэцэрлэг хийж байгаа энд ингэ тусалчи тэнд нэг ингэчи гэд тэгсэн цэцэрлэг ажлууд 90% болсон. Одоо бол бид нэг жижигхэн хажуудлын байрны цэвэр өсний холбоотой байж галтгооны нэг жоохон тавилан байгуулагддаг байж байгаа. Тэгээд юм боснууд бүгд болцсон. Фул цэцэрлэгийн Хүүхдүүдээ заах юм. Ном дотор хүүхдүүд бэлэн байж байгаа. Манай хүүхдүүд бол ерөөсөө бэлэн штэ. Тий. Дарихаас хойш гараад уулын амаар явлаа бол тэнд чи ерөөсөө нөгөө тэр зэ болтгоо цэцэрлэг хүмүүс сонирхож магадгүй. Энэ одоо эсвэл болтгоо хувийн өмчтэй болчихж байгаа юм болов. Эсвэл болтгоо одоо энэ дээр төлбөртэй хүүхд авах юм. Тэгээ иймэрхүү юмнууд үүдэж гаргал байх л та. Тэр хардлага бол байнга байсан. Бага. Одоо ч бүх юмны ерөөсөө альва юмны үнэн үнийг ялахын тулд цаг хугацаа өөрөө харуулдаг гэдэг шүү дээ. Болтгогийн цэцэрлэг бол гэр хорооллын нэн ядуу хүүхдүүдийг үн төлбөргүй сургах л зорилттой цэцэрлэг. Үн төлбөргүй. Тэгэхээр эндээс санхүүжилтийн асуудлыг яаж ашиг олоод яах ч юм бэ те. Гэр хороол манад бол цэцэрлэгт орё гэсэн гэр хорооллын хүүхдүүд одоо 4-500 байна. За болж байна. За тэг үн төлбөргүй гэр хорооллын хүүхдүүдэд том сайхан буяа. Энэ цэцэрлэгийн наслах насны хувьд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэрийг одоо яах юм? Дахиад болтгоо хүмүүстэй ярих өөр маш энгийнээр шийдсэн шүү дээ. Айгүй амархан арга болсон. Ер нь альва асуудлыг нэг толгоол айтайхан зөв ажиллуулчихвал асуудлын гарц нь олдог шүү дээ. Бол манай цэцэрлэг ажиллах сард ойролцоогоор нэг зардал нь бол нэг 4 сая 5 сая орчим төгрөг байхад болж байгаа. Сард 5 сая төгрөг нь ямар ч ашиггүйгээр зарлага болгоод гаргахад болж байгаа байхгүй. Тооцоонууд нь айгүй энгийн шүү дээ. 3 манаач дунджаар 500 мянган цалинтай байхад сая 500 мянга болж байгаа. Дээрээс нь 2 багш, 2 асрагч байчж байгаа. Ингээд 4 цалингаар ботход 2 сая төгрөг болчихж байгаа тийм. За тэгээд цэцэрлэгийн хоолны зарлалны ойролцоогоор нэг сая хэдэн зуун мянга орчим болчих. Сард хүүхдүүд юу гэж ялах вэ зайлаа. Тэгээ ингээд нэг 5 сая орчим төгрөг байхад болчихж байгаа байхгүй. Тэгээ энийг яаж шийд? Би сар болгон 5 сая төгрөг тийшээ оруулдаг гэдэг. Миний хувьд хэцүүлдэг. Миний цалин чи хийдэг. Би цалингаар амьддаг юм. Тэгээд бодонгууд яах вэ гэдэг ингээд хүмүүс болоо. Би аягүй амархан арга болсон. Манай Улаанбаатар хотод эдийн засаг хүнд байна, амьдрал хүнд байна. Гэхдээ энд юу болсон бэ гэхээр нийгэмд ашигтай ажиллаж байгаа компаниуд зөндөө байгаа шүү дээ. Тий. Жишээлбэл танай продакшн, шинэ үе продакшн 200 мянган төгрөг сард 200 мянган төгрөг сард нийгмийн одоо сайн үйлсийн төлөө тусын дуусад зарцуулж чадах. Сард. Чадна шүү дээ. Та тэнд татгалцах уу? Татгалцахгүй шүү дээ. Татгалцахгүй. Тий. Юу гэдэг хошуурлын хэдэн продакшн байгаа лээ. Тэ 5 байна уу 6 байна уу? 6 7 ч. 7 байна. 7 продакшн сард 200 мянган төгрөг гаргаж чадах уу? Гаргах үү тий. Манай цэцэрлэгт ирэх 50 хүүхдийн нэг хүүхэд нь шинэ үеийн хүүхэд байна. Дараагийнх нь маскын хүүхэд байна. Дараагийнх нь одоо юу гэдэг өнгөтэй нийтийн хүүхэд байна. Ингээд нэг л хүүхдийг нэг компани сард ижиг явуулж байгаа. 200 мянган төгрөг. 200 мянган төгрөг гэдэг бол цэцэрлэгийн манаачийн цалин өгөөд, асарч багшийн цалин өгөөд хоолныгоо мөнгөийг өгөх нэг хүүхдэд хангалттай мөнгө байхгүй. Энэ төсөв. Яг ямар ч ашиггүйгээр тулж байгаа төсөв байхгүй. Тийм байгаас. Тийм шүү дээ. 200 мянган төгрөг. Тэнд заавал нэг айхтар цэцэрлэг бол жилийн 8 сар ажиллана үстэй. Жилд бол нэг 7-8 сар л ажиллана шүү дээ. 103 сар амарчин. Тий. Тэгэхээр тухайн ажиллаж байгаа нэг компани нэг сая 400 мянган төгрөг байхгүй да. Нийгмийн сайн үйлсийн төлөө буюу тэр. Тэгээ би 5 жил хугацаанд шинэ үеийн хүүхдүүд нэг хүүхд өгчий л да. Тийм үү? Тэр хүүхд чинь би фэйсбүүкээр болтгогийн цэцэрлэг гэдэг юу вебсайт нэгээд өдөр болгон мэдээлэл оруулъя гэж байна.
Таны хүүхд өнөөдөр ийм илчлэгтэй, ийм хоол идлээ. Ийм дуу сурлаа, ийм шүлэг үзлээ. Энээс эдэн цагт инглээ гэдэг мэдээллийг өдөр болго өгөөд тэгээд ингээд МСС хүүхд апогийн хүүхч гэдэг юм ингээд том компаниар хэлж байгаа дандаа МСС апогоос өргөдөд эзэлдэг. Тэ? Одоо юу гэдэг Монгол Тамхисоо компани хүүхч гэдэг юм уу тийм үү? Уул уурхаан зөндөө олон компани 200 сая төгрөг гаргачих. Ингээд би 50 компанид олох байхгүй да. Тэгэхээр сая тантай ихэд би бараг 7-г олчихж байгаа юм. Айгу энгийн баг. Тэгээд энэ компанид 200 сая төгрөг гаргачих. Тэгээд нэг хүүхдэд цэцэрлэгт сороход нэг сард 200 сая төгрөг хангалттай байна. Хангалттай байна. Яг л одоо тооцоодоо. Энд урсгал зардлын тооцоо бол байхгүй. Би тэр тухай үед найсгтар харгалчих гэдэг. Тэгээд энэ цэцэрлэг өөрөө явчих байхгүй. Энд би нэг зүгээр л энэ 200 сая төгрөгийг хамж аваад ямар ч ашиггүйгээр цалингаа тавиад хоолыг маш сайн эрүүл сайн хоол байлгаад ингээд өгчхнийг эрхлэгч томилчих байхгүй. Тэр хүн өөрөө тэрнээсээ 500 сая цалингаа авчихна. Багш нараа цалинжуулчихна. Хүмүүсээ цалинжуулж компаниудтайгаа уулзаад сард 200 сая төгрөгийн таталтыг хийчихнэ. Тухайн компани нэг хүүхдийг 2 наснаас одоо 3 наснаас 5 нас хүртэл цэцэрлэгийн буюу одоо гэр хорооллын гудамжинд хөлдөж өсөж өгөх юм уу хавчин тус чанаад тух зовх тэр аюулаас нь аваад өнгөрөөчнө гэдэг чинь одоо үндэсний компаниуд ерөөсө 3 жил за 2-оос 5 нас хүртэл 3 жил сарын сая 400 гэхэд бол нэг 400-200 мянган төгрөг л одоо 3 жилд зориулчих нь шүү дээ. 400-200 мянган төгрөг бол одоо компаниудын хувьд бол бас нийгмийн өмнө хүлээс хариуцлагыг бодоход бол энэ бол нэг тоо биш гэж бодож байгаа юм. Тийм. Айгуу гоё буян төс байхгүй. Одоо ажилтны тэнгэрчин 100 аж ахуй нэгж гэж байдаг үстэй. Шилдэг 100 аж ахуй нэгж гэл 100 хүүхдийн юм гарч ирж л байгаа байхгүй тийм үү? Тийм болно. Тэгээ сайн улс хүмүүс ч юу сайн улсын төлөө сайхан юмны төлөө тэнд нэг хөрхөн цэцэг ургаж л байв л дээ тийм үү? Нийгэм жаахан хэцүүдэд ирэхээр ард түмэн нэг нэгэндээ санаа тавьж гин димэндээ сүүл үе. Тэ. Монголчууд нөгөө дотор уламж сэтгэлгээ шүү дээ. Тэр жалгын тэр уулын цаана байдаг тэр даваагийн тим болсон гэлээ айлын зойлууд ягаад нөгөө нүүдэл сууд ирэхээр цайгаад осоод очдог тэр Монгол сэтгэлгээ чи одоо сэргийлж шүү дээ амьдрал хэцүү болохоор. Тэгэхээр энэ дээр бид нар зүгээр тэр хэдэн хүүхдийг л цэцэрлэгтэй байлгаж байна. За цэцэрлэгийн хувьд бол нэг тиймэрхүүж ойр үеж байгаа аялал хийсэнтэй болдгоо. Эртээд би чиний аяллаа нэвтрүүлгийг үзсэн шүү дээ. Та судлаач гэрээ. Аяллаа нэвтрүүлгийг чи үзсэн гоё үлээ. Тийм ээ бас ингээл стокуудыг хараад байсан дараа нэвтрүүлгийг харсан. Ер нь хэр их аялт юм бэ? Ер нь саяхнаас аялаад эхэлчихв эсвэл чи өөрийн хобби юм уу? Эсвэл болдгоо бас нэвтрүүлгийг хий гэж бодоод бас чиний нэг ажлын нэг байв. Ер нь хизээс аялаад эхэлчихв. Жилдээ ойролцоогоор нэг 2 сар орчим заавал аялалд зориулах төлөвлөгөө байдаг 60 хоногийг амьдрал их завгүй л дээ. Миний энэ хүүхд наснаас хойш амьдрал нэг ч гэр бүлтэй өр хүүхдтэй ахуй амьдрал босгоцсон одоо хүмүүс одоо найз нөхдөө чинь дагаа явдаг юм уу? Эсвэл чи өөрөө ганцаараа аялал явчихдаг юм уу? Би миний хувьд бол 2 сар бол гэр орноо орхиод аялалд 3 сар, 5 сар ч юм 4 сар одоо гараа явчихдаг хүндэлт. Би ч одоо 4 хүүхдтэй энэ одоо орхио яах наад чинь гэж бодож байгаа олон хүн байна. Би заримдаа зарим нэвтрүүлгүүдийг үзээ суудаг айл майл тондог хүмүүнийг одоо гэр орондоо хонддог юм багтаа гэж бодосооч 7 хоног заавал нэг гэртээ хонддог өдөр байт юм. Бид нар 50 нас хүртлээр идэвхтэй одоо амьдралаа 50 хүртлээр нэг 20 мянган өдөр л байгаа шүү дээ. 50 жил идэвхтэй амьдрах. Талд нь унтахад 10 мянган өдөр идэвхтэй сэрүүн явж шүү дээ. Тэгэд 10 мянган өдрөөсөө чи одоо ингээл дахиад 60 аваад 60 ингээл жилдээ 60 ч юм ингээл аваад тах нь шүү дээ. Тэгэхээр энэ ер нь ажил амьдралдаа ахуй амьдралдаа гэр бүлдээ за тэгэл зарцуулах цагаас ч хорогдоод шүү дээ. Юуны тулд тэгээ аялаад идэв. Ийм шүү дээ. Та одоо бас урлагийн хүн шүү дээ. Тийм үү? Жишээлбэл таны гэр бүлд өнөөдөр тоглолт зарлагдсан тайзны өмнөөж таны гэр бүлд асуудал гарах. Бүр магадгүй биш аав ээж нас урцсан байсан ч та тоглолтоор байна. Энэ бол таны нөгөө урлагийн хүн болж одоо энэ амьдралын зам мөрөг сонгосны золиос нь юм байна. Жест үскөство гэж юм байна л да. Яалтч та орох хэвээр. Би сэтгүүлч мэргэжлийг сонгож авсан. Сэтгүүлч энэ дотор суучаад хөөч надад түрүүч ажиллаж байсан байгууллагт маань нэг сүүлд нэг УК захирал биш болсноос хойш нэг сонин шаардлага гарсан. Чи ажлын цагаар ажил дээр байсангүй гэдэг. Сэтгүүлч хүнийг ажлынхаа байран дээр байх ёстойг шаардсан. Тэгэхээр яаж хөвчүүд өглөө хуруугаа бүртгүүлэл орой хуруугаараа энэ байшингаас гараад байл яа. Чи цалингаа авах. Хоронд орсон одоо болжмор болно шүү дээ. VTV телевиз над иймгүй байх боломжтой аюулсаа олцсон би энэ дандаа байж бодох. Тэрнтэй адилхан гэр бүлийн өвчсөн хоёулаа ярил л да. Та бас л гэр бүл одоо юу гэдэг амьдралд нэг доголдол авсан. Доголь гэж нэрлэх үү эсвэл селекц байсан уу? Тэ? Селект байсан уу? Mêш хувьд ялгаа байхгүй. Гэхдээ энэ доголдол бас л нөгөө амьдралын нөгөө төрөний жиртүүтэй холбоотой байсан.
сүүлийн 5 6 жил би аялж штэ. Болдкос фуд шоу гэдэг дэлхийд тойрч одоо 22 улсаар явцсан байж тий. Ингээд дандаа үйл явдаг. Зам болохоор Монгол орнуудаар аялд. Энийн өмнө 2 3 жилийн өмнө би 7 аймаг нутгаар яваад сая ингээд дан говоор яваал тий. Одоо эр жил ингээд дахиад ингээд тойрох гол ингээд байж. Тэний өмнө ховд гаваалтайгаар ингээд яваал тий. Бас ингээд бодод. Гэхдээ энд нөгөө гэр бүлийн түрүүн таны амин сухалцаал байгаа байхгүй тий. Гэр бүл гэх гээл тий. Бас л тэр жирэлтвч надад байс яалтч байхгүй байсан тий. Олон хүн тэр 25-аас танаа нор нэвтрүүлэг үзсэн. Би тэнд ганцаараа сууж байсан. Алдаж болох бүх юм алдсан. Гэхдээ энэ над нэг л юм үлдсэн. Миний сэтгүүлчийн мэргэжил үлдсэн. Энэтэйгээ би буцаад зурлаад байсан. Тэг энийгээ үргэлжлүүлж хийжсэн. Гэхдээ энэ мэргэжил эргээл чамд юм авчирч байгаа юм л. Авчирч байна л да. Эсвэл яах гээд аялаад байгаа энэ бид Монголдо хайртай төслийн хүрээнд манай хосоогийн санаачлагалда ерөн зохиололтоо тэгээд 1 сая дан говийн аймгаар нийтдээ 40 тоног явж ирлээ. Дан тэр захуу зармангийн говьоос хуулга их говийн дархан газрыг нэвт гараад өмнө говь руу ороод ингээл тэ авшигтай төгшүүртэй бас гоё ингээд сонин сонин аялууд их олон гарсан явсан. Гэтэ энд нөгөө чи яах гээд ингээд яваад байгаа юм бэхээр яах гээд яваад байгааг нь одоо телевизээр үзэж байгаа хгүй хүмүүс. Нөгөө л тэр ээж хайрхны хүн болгон үзсэн үү? Тэр 9 тоглол хүн болгон үзсэн үү те? Тэр талын хүрхрээ гол дунд байдаг хүрхрээг хүн болгон үзсэн үү? Тэ? Тэр 9 цөлд байдаг гой гой нуур толгодуудыг хүн болгон үзсэн үү? Загийн дунд байгаа нуурыг хүн болгон үзсэн үү гэдэг юм бол үзээгүй л байхгүй. Тэгэхээр би эндээс нэг л юм ойлгосон. Сая мастер тоос шоунд би хоол хийж үзлээ. Тэ? Энэ Монгол орноор аялж байна. Би дэлхийн 22 орноор аялахдаа дэлхийн одоо 8 гайхамшгуудыг нэлээд хэд үзсэн байж. Тэгвэл Вьетнамын дээр гайхамшиг Rainbow Canyon гардаг. Тэнд очиж үзсэн мөртлөөс л миний Монголд энэс гоё газар байдаг гэдэг би нот итгэлтэйсэн. За би гоо болтоо тэрнээс гоё газрыг үзлээ шүү. Хүн ер нь тэгдэж штэ. Ингээд хүний газар явж байхдаа дандаа өөртөө харьцуулаад даал нутгатайгаа харьцуулаа гоё юм байвал аваад харьчих юмсан энийг аваачаад байгуулчих юмсан нэг бүгж эргүүлээд очиж босгочих юмсан тийм ээ. Нутг минь гоё байгаас улс минь гоё байгаас л гэж хүн атаархаж явдаг үстэй. Энэ айтайх нэг хүүхдийн тоглоомын талбай дээр ирсэн ч хүүхдээ аваад ирчихгүй явдаа л гэж бодож ил байдаг. Гэхдээ Монголын хүүхдүүд яагаад энэ очиод байж болдгүй юм бэ л гэж бодож ил байдаг. Хүний нутагтаа хүн дандаа зүүрлж зисчихэд шүү дээ. Тийм ээ. За амьдралын зам, аялын зам юм байт юм шиг. За улс төрт орсоо. Тийм ээ. Бас сая болдгоог би бас нэр дэвшээд чамайг иргэдийн урал дэвшсэн баха тийм. Иргэдийн урал дэвшсэн. Иргэдийн урал дэвшихэд бол би бол сонсч ил байсан бас. Үнэхээр иргэдийн уралд бол мэдээж том намууд одоо тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргаад маш олон гишүүнчлэлтэй гишүүнээрээ одоо үнэхээр тэр зар сурталчилгаа PR-ийн асуудлаа хийгээд болтгоод ер нь яг хин төвшиг болсон юм бэ? Хинж төвшиг болоогүй. Энэ нэг үсэн юм байна. Ямар нэгэн намаас надад зүгээр ардтан байсан. За. Яг хоо сонгуульд орох боломж нь бол иргэний ард түмдэг цуг ялгцсан тий. Ард түмдэг цуг ялгцсан. 2670 хэдэн санал уу Ардын намаас 103 саналаар дутуу. Оо бас Ардсан намаас бол 1000 гаруй саналаар илүү. За. Сонгуульд орсон ялсан. Сайн байна. Би бол ялалт гэж бодсон. Гэтэ надад энд ялалт би даасан тийм ээ. Тий. Ялалт би дахиад иргэний хөдөлгөөс орсон. Тэгээд надад ялах ямар шаардлага байгаагүй. Уулзалт хүмүүстэй хийсэн би очсон. Над битгий саналаа өгөрө гэдэг үйлчлэжсэн. Надад заавал санд өгөх шаардлага байхгүй. Гэтэ зүгээр л та нар үннийг ойлгох хэрэгтэй. Би иргэдийн уралд орж яах гэсэн бол ямар нэгэн дарга юм одоо энэ иргэний бол бүр дүүргийн иргэний унлаг ингээд кордот ийм болцсон ба шүү дээ. Нөгөө нэг хомсон хийртэй тий. Нөгөө халтар гарч одоо дүүргийн иргэдийн уралд орсон чинь аюу айтан костюм өмссөн байна тий. Тоолоо молооны өнгөтэй их гоё болцсон байна тий. Тэгээ энэ иргэдийн уралд би орж яах гэсэн бэхээр энэ өмнөх жил түрүүн та бүхэн ярианд цуцаад өнгөрсөн энэ залуучууд нийгэм болохоо гоод ирэхээр аяндаа нэг нэгэндээ тусалж эхэлж байна л да. Одоо тэр Совд Эрдэнэ гэдэг манай охин байж. Тэр хорлоо хэмээгээд туслаад явсан тий. За тэр Далжигүүр гээд байж байгаа тэр одоо тахир дутуу болсон балконд шийдүүлээд байсан. Энэ охин тэр түлхийн төвийн хүүхдүүдэд тасралтгүй тусалж байсан. Одоо ном бичээд ном нь бестселлер болсон гэж явж тий. Загвар өмсчихсэн гоё. Загвар өмсчихсэн. Тэгээд энэ хүмүүсийн буйнаар би тэр гэмт судлалын үндэсний төвийн тэр хүүхдүүдээр очиж үзэх тийм тохиол гарсан баг. Миний сэтгэлдээ нэг төвч чаддаг юм байна. Би хүүхд үлэхийг төвч чаддаг баг. Хүүхд цэцэрлэгт өгөөд би цэцэрлэгт үлдэхгүй аав намайг аваараа гэж ойлгохдоо зэрэг буцаж гүйж ороод авдаг аахгүй. Юусе би хүүхд үлэхийг төвч чаддаггүй. Хүний ч вэ, өөрийн ч вэ хаанч гэсэн би хүүхд үлэхийг хэзээ төвч чаддаг. Хүүхд үлэх чинь хамгийн аимшигтай шүү дээ. Тэгээд гэмтсогийн төвд нэг юу харсан юм аа нэг нөгөө
төлөхийн хүүхдээ за баярын өдөр яах тэр муу юм яриад. Тэгтэл зүг жишээл дээ. Төлөхийн хүүхдээ тэр гадна талын маарлын хуул авах юм тэр маарлын махруу шиг дорсон. Энийг хуулж аваад уйлна гэдэг бол аимшигтай байсан. Ингээд ингэсгээл орчих. Тэгээд тэр үед би иргэдийн хурлын төлөөлөгчд хандсан байхгүй тэр үе. Та нар иргэдээ төлөөлөд энд явж байгаа усууд шүү дээ. Дараа болцоо тэ ямар гоё машинтай юм бэ? Услаараа би таны төрөнгө. Гэтэ тэнд аягүй олон хүүхдүүд хэцүү байна. Цөмөр ингээ хувьяасаа тусалчаа гэсэн. Хинч окей за болтгоо тгий ой гоё манай боогийн гоё юм ярьсан. Аваана баг өөр хүн шүү аа. Тухай тэгэл хинч туслаагүй. Дүүрэг болгоны иргэдийн хурлаас сонгогдсон тэр төлөөлөгч иргэдээс санд авч иргэдээр төлөөлөвчгээд үнэхээр тоохоо байлчт юм л. Дараа нь бид цэцэрлэг болох гэдээс Улаанбаатар хотын хэмжээнд 56 мянган цэцэрлэггүй өвлжөөд тэн дотроос өдөрт 10-аас 12 хүүхд тогтмол төлөвдөж бэртэж гэмтэж ирж исэн. Манай цэцэрлэгт хүүхдээ өгнөгээд манай цэцэрлэгээс тусалж исэн нэг залуу хүүхдээ өгнөгөөс яг тэр тухайн гижсэн хугацаанд хүүхд нь усны лаз руу доошоо тонгоож унаад хоёр гар нь ингээ орчиж байгаа шүү дээ. Тэгээд лаазандаа живж өнгөрсөн байсан. Тэгээд тэр үед би болтгоо цэцэрлэг байгууллаа гэдэг ордноор орж уулзсан юм. Бүгд туслана гэсэн бүгд болцсон. Дараа нь иргэдийн хурлаас ихэнх нь болцсон. Бүгд хутлаасан. Амар гоё юм. Ер нь тэгээд ингэж юм шиг дараа нь шарлахад иргэдийн хурлаар орсон байхгүй. Би бодсон байхгүй. Тэр төлөхийн тасгал дээр байж байгаа төлөгдөд уйлж байгаа хүмүүс иргэдийн хурлын ангиур тэрвэрж орё гэж бодсон. Миний дотроо бодсон юм. Тэрвэрж орё. Энэ Монгол улсын иргэн та нар эдний ээж санал өгсөн юм аа гэдэг. Тэр хэцүү байгаа утаа хүмүүс бүгднийг би иргэдийн хурл руу хөтлөөд микр автобусаар нь чирж оруулж үзүүлэе гэж бодсон. Иргэдийг ингэж төлөөлөх ёстой мө гэдэг юм л ярих гэж бодсон яасан. Тэгээд яг манайхан руу хэтэрхий намчрах уусууд ардын намд санал өгөөд тэгээд яасан л да. Би бодсон Монгол түмний хувь заяаг иргэдэлний рекламдах юм тал гэж бодсон. Тэгээ ер нь бодоод хахад ер нь яг тий залуучуудыгаа бас хэлгээд яг улс төрлөө орж болно тийм ээ. Хүмүүс тэгдэж даргын цүнх барьж дарга болох үгүй улс төрлөө орж болно. Гэтэ чи үүслээ төрлөө мэдэх хэрэгтэй. Хаанаас үүссэн тийм ээ? Миний үндэс юу юм? Тийм үстэй. Бид нар өнөөдөр манай залуучууд ихэнх нь одоо яг улс төрлөө орж ил байна. Улс төр гэдэг бол одоо сүүлийн үед одоо сайхан амьдрах, улс төрлөө орчвол мөнгө олчихно, улс төрлөө орчвол бизнес хийчихнэ гэж зарим нөхдүүд ойлгоод байна шүү дээ. Тийм үстэй. Тийм юм биш тийм чи Монголын ард түмнийг төлөөлж гарч ирж байгаа залуучуудаа хандаж хэлгээд нэг үе дуусч байгаа шүү. Тийгж бодож исэн үе дуусч. Одоо шинэ залуучууд бидэрт яг шинэ хүмүүс хэрэгтэй. Тийм ээ. Шинэ залуучууд би залуучуудаа одоо дараагийн 2017 онд одоо улс төрлөө орсон залуучуудаас ч гэсэн бас шинэ сайхан залуучуудыг хүсэж байна. Шинэ шийдвэр гаргаасаа, шинэ зөрөгтэй ажилласаа тийм ээ. Манай болтгоо орсон бол өнөөдөр бас юм хийгээ явах залуучуудын нэг гэж би бол чамайг боддгий. Тийм ээ. За тэгээд би чамайг улс төрийн нэвтрүүлэг одоо энэ шудраг гарийн нэвтрүүлэгт ордог чинь бас энийг хөдөлтгийг сонсдог. Саяхан жаргал сайхантай орсон яриа би үзээ сууж илээ. Жаргал сайхнаас одоо жоохон дутуу асууч уу тэр яриа хүмүүс нэг шүлсээ дутуу залгичдаг штеп. Тэгэл өнгөрчих шиг болсон. Ер нь хүмүүс ч гэсэн би ингээл гадуур ингээл валдгаа бас нэг уудлаад яриулчих чадсангүй дээ гэсэн тийм байдалд хүрчих шиг байсан. Яг тэгэл би бас тэгж одоо чамд эрхэм мэдл одоо өнөөдөр энэний за одоо болткоос Voice Talk Show-ны чамд сэлүүр нь байна, өрүүл нь байна. Тийм ээ. Яагаад тэр яриан дээр нэг жоохон султчихв. Яач вэ? Тэ. Энэ дээр чи ер нь нэвтрүүлэгт орох юм байгаа. Асуултаа бэлдэг байсан уу? Асуултаа бэлдээгүй гэж нэг бэлдээгүй гэдэгтэй холбоотой ш. Нэвтрүүлэгт ороход нэг ийм юм байдэ. Одоо манайхан телевизийн сэтгүүлчнэр хамгийн амархан ямиг ярьслаг гэж ойлгодог байхгүй. Өвөө ярьслаг хийчих би сайхан ярилцээ. Би сайхан асуугаад. Тэгээс одоо ихлэгчнэр аман таарснаа асуугаад юу таарснаа асуудаг. Санийхыг би зориуд асууж өгч. Яг тэгвэл маш олон хүмүүс энэ тал дээр комент бичсэн байсан, хүмүүс юм ярьсан байсан. Болтгоо яагаад өнөөдөр ингэж яриулж чадсангүй вэ? Загнуулч уу, баг сонсоо сууч уу, байран солигч уу гэж тэгэрсэн баггүй. Тэгэхээр энэ нэвтрүүлэг ярилцлагын бүх нэвтрүүлгүүдээс хамгийн хүнд хэцүү төр жанр бол ярилцлагын төр жанр. Ягаад гэвэл энэ маш их таагдаг болсон гэдэг. Би бас жаргалсаа гахта асуудлуудыг мэдчихсэн, юу ярихаа бодож исэн. Тэгээд ярилцлага хүмүүс сул санагдсан. Гэхдээ маш олон буюу жишээлбэл 1,000,000 шеэр хийгдсэн байсан тухайн ярилцлагад. Тэр хүлээлт айгүй байсан бэл. Тэгээд юу болсон бэ гэхээр тактик боловсруулахдаа тактик алдаа гаргасан байсан. Нэгдүгürt. Юу гэхээр жагаахтаа ярилцахын тулд их зөөлөн ярьчих юм бол жагаах тагдаг гэж яагаад өнгөрчдөг. Жогоон дүрзүүлчих юм бол хүнд оромсоод эхэлдэг. Тэ. Жагаах чинь тийм
нөгөө этик нь өөрөө би гэсэн этиктэй хүн байхгүй. Би эсвэл хинч гэдэг этиктэй хүн байхгүй. Тэгээ жаахан дөрвөлзүүлчихүүлгээд бодчихсон. Тэгээ би нэвтрүүлгийн өмнө за жаахан дөрвөлзүүл жаахан уурлуулчих. Үгүй жаахан арай жихуд чанга ярих байх гэж арай өөр ярих байх гэж бодчиход. Гэтэ би дундаас хойш уурлах хэрэгтэй байсан юм билээ. Эхний асуултаар. За тэнд политикийн алдаа гарч байгаа тийм ээ. Политикийн алдаа гараад. Хоёрдугаарт одоо энэ нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн тактик байгаа үед эдэж бас их айхтар яриад байна шүү дээ. Яг юм руу орж өгөхгүй байна. Яриан дундаас нь бас тэр ардсан намын даргаыг бас жоохон магтах хандлага гаргаж ирж байна. Магтаад, бултаад, булзаад одоо янз бүрийн болж байгаа шүү дээ. Хэрвээ зэн жагаах өөрөө ардсан нам нэлээ хэд сайн илэгдүүлсэн бол энэ дээр шударга гэдэг орж алах байсан. Тэгэхээр нөгөө одоо цааш нөгөө ерөнхий сонгуульд орох оролцоо хийх байх бодвол тэгэхээр тэрнийхээ төлөө тэгэхээр ардсан намаас орохын тулд одоо арай жоохон далаацтай орохын тулд тэр политикаа барьж исэн учраас бас яг сайн халдаж өгөө. Тэгээд эхэнд нь жоохон уурлуулсан чинь ерөөсөө миний сахал үстэй эсвэл одоо юу гэдэг чи ноцоод хэлж илээ. Жижигхэн гар шүүгэл ноцоод байна. Тэгээд за болдгоо тэгээд чи бас их тийм сэтгэлгээний хувь. За бас өөрийнхөө энэ ажил мэргэжил сэтгүүлч мэргэжлийн хувьд. За бас нэг эр хүний хувьд бас дажгүй залуу гэж би чам боддгийг. Тэгээд дажгүй залуу, мундаг залуу. Чи бол бас бүтээлч. Би чамаг тэр чи нэг өөрийнхөө одоо энэ амьдарч байгаа байшингаа өөрөө барьсан гэсэн. Тэр үнэ. Та чи үлдэх юм байна. Яа чамаг хүмүүс өнөөдөр 31-нд энэ болтгоо гэл хүн энэ суугаал ингээл хүн ингээл асуугаал яриад хөөрөөл улс төр яриад ингээл хүмүүстэй ярьдیں۔ Болтгоогийн амьдрал гэдэг нэг багцлаад бас чиний бас яг энэ нэвтрүүлгийг үздэг үзэгч чинь сууж байгаа шүү дээ. Бас мэдэж авах гэлтэй. Байшингаа өөрөө барьсан гэсэн. Амьдралд нэг ийм гаргалгаа гэсэн. Тэр үе чинь 2 жил 3 давхар. Тий, бодсон л доо байр ах уу, яах уу гэл ингээл тий бодсон. Байр ах уугууд надад байгаа мөнгө нь маш бага байсан учраас бид нар чи хорин төсөх боломж бараг байхгүй л да дан аваа. Аав ээжээс уламжлаад үлдсэн юм алга, дээгүр доогуур аав ээж үзэгний үзүүрээр юм бүтээгээд бид нар чулууж байгаа юм алга тийм үстэй. Тэгээд бодсон. Зүгээр би шууд лизингээр байр авчиж болж исэн л да. Олон ч компаниуд туслая. Алибогийн хөшөөж наатах зохицуулгаад тэгж би тэг бодохгүй. Би яагаад авал өртөх хэвээр. Би тэр үед нэвтрүүлэг хийжсэн л да. 20 жилийн хугацаанд 15 жилийн хугацаанд лизингээр байр авчиж 15 жил биш үстэй. Өртөө олон хүмүүс байгаа шүү дээ. Бас 15 жилийнхаа өрөө төслийнхаа маргааш нь би өрнөөсөө гарсан баярсанд өгөх байхаа гэж нэвтрүүлэг хийжсэн баггүй. Яг өртөө усны буруу гэж байхгүй ч гэсэн энэ айгуу дарамттай нэг сэтгэл. Сар болгон 700 мянган цалиа онготой маа гэж 500 нь бол 200-д нь яаж эдийн засгийн хувьд энэ давуу тал бол харагддаг. Хэмн цурам, зөв зохицуул цурна гэдэг. Цаад байгаль тэр мөнгө хүлж байгаа нөхдүүдэд бол үнэхээр давуу талтай л. Тий. Тэгээд би бодсон. Юус болж. Энэ байгаараа өөрснөө юу аач. Тэр үчин сонгол Монголд ажиллаад хүмүүсийн юмнууд хийж өгөөл тий. Тэгээд сүүлд нь одоо бодчихс чи чамшиг юм 700 мянган төгрөг цалинтай сэтгүүлч яаж энэ байшиг барьсан маань би наадах чинь шалгана. Шалгуулна гэдэг. Тэгээд мэдээж гэрүүлийнхэн төлөө сонгуульд ажиллаад хийсэн үг. Тэгээд байшин барьсан байхгүй. Өөрснөө барьсан. Нөгөө гэр бүлийн хүмүүс маань хоньны гид сувдаа авчиж байгаа хоол ундаа хийгээл те. Өөрснөө ажилчтай хооллол. Ажилчид гэдэг байгаа нь манай хамаатны 2 хүн, манай аав те. Тэгээ миний 2 найз. Ингээд тэгээ би оролцож байгаа. Тэгээд би тэнд баг хилцэхгүй л дээ. Яг хүний нэмэр байна. Цемтэй зөөгөл модоо зөөгөл бүх юма бэлдээл байна гэдэг чинь тэгээд 2 жил хэртээ хог цуглуулсан. Байшингийн өөр барилгын хундаамны чулуугчил бол эвдэд гаргаж яхад нь би суйрлууга хийнэ гэж одоо портоор наашин тэр үед порстой байлаа л да. Зөөгөл тэндээс нэг барилгаас юм гарлаа ингүүт нь мань модыг очиод авчихъя гэл. Тэгээд би олон юу руу орж барилга руу орж нөгөө ийм хив хашвал нэг удаа хадаад хайцсан хадаас байдаг штэ. Лоомор суулаад тавьдсан. Тэр би соронз чирж яваа цуглуулдаг гэсэн. Бүгдийг цуглуулаад 2 3 юм тоо дөрөв хадаастай. Нэг орой сууж бүгдийг нэгшсэн. 2 3 орой суулаад та. Бүгдийг нэгшсэн. Тэгээд хадаасаа би хүлж аваагүй те. Мод чулууд хундаамдаг чулуун болгоо бүгдийг манай хашаач ингээл барилгын агуулгач гэдэг байсан. Цуглуулж ирээдсэн блокч цуглуулж ирээд поск цуглуулж ирээл те. Тэгээд посхудаа нэг мөнгөтэй болохоор жоохон зунаар аваад нэг машин тоос аваад нэг машин аваад бөглөөс 2 жил ихтэй бөглөж байгаа. Тэгээд 1 жил бариад одоо манайх бол нэг давхартааны 2 өрөөтэй. Байнж орлон бүх юмудаа багтаагаад хийчихсэн. Шалны хаалалттай. Тэгээ 2 давхартааны 3 өрөөтэй, мансартантай 3 өрөөтэй 8 өрөө.
байшин ямар ч болж штэ. Ер нь бол залуучууд ер нь одоо нэг бэлэн жилийн юм хайж хахаар бас өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөрөө юмыг босгоод байгуулчихна гэдэг бол болж байна. Болдгоо эхний жилдээ нэг давхраа байсан. Нэг давхраа бариад хайчих штэ. Дараа жил нь хоёр давхраа байсан. 3 жил. Тэгснээ бүтүүлэгчээсээ шуналтаа нэг мансаар хийчихээ. Бас нэг хом театр тэгээд мансаар тэгээд хөгжмийн өрөө бөмбөр дээр өсөд дэвжчих хэрэгтэй тийм ээ. Хүн одоо өсөд дэвжээл нэг юм хоёр юм гур болгоод бүсээ чангалж байгаа бол болно шүү дээ. Тийм тэгээд дараа жил нэг гараж бариад байшиндаа залгаа хоёр машины гараж бариад. Би ч юм тийг сонсч ийсэн. Болтгоо өөрийнхөө байшин юм өөрөө байрсан гэдэг. Модлон сунчин анах том тракторын пакет шиг орж иж байгаа. Бараг 2 өдөр носч ийсэн нөгөө эрмгийн тасдагчаар тайраад тэгээд мотор авчиж зоогоо доотлон шингэн шилээр яаж жаад шамтруу байнга ажиллагаад усан ориглоор хийжлээ тий. Одоо энэ хавар болохоор энэ биогийн карьерээс нэг хідэн алган юм авчиад ингээ загастай зэрэг загас хийгээд карьерийн загас хийгээд тэгээд усан ориглоор ажиллуулчихж байна. Нэг бисэтэг барилаач гэдэг юм уу. За тэгэд ер нь Болдгогонд очиж бас туршлага судалж болохоор л болж байгаа шиг байна шүү дээ. Ястагай. Ер нь бол яг хөө тэгээ залуу хүмүүс бол юм үзэн штэ. Тэр хүний чаар ерөөсөө ингээл амьдралын түүх чимчиж байгаа байхгүй. Хүн ер нь өөрийнхөө намтрыг өөрөө бүрдүүлдэг байхгүй. Одоо Болдгогийн намтар гэдэг эртөө хизээ нэг бид нар одоо бурхны өмнө мөнгө биш бүгд явна. Тэг бидний толгой дээр орой дээр хүүхдүүд нь бидний тухай нэг мөр уншин шүү дээ. Тийм биз дээ. Бидний үр хүүхд. Аав маань ингэж яваад энэ хөрсөн ийм хамт олонтоос ийм нөхөд энэ Монголын ард түмний төлөө ингэж явсан. А тэн дээр тэрийг сонсоод сосох хүний тоо олон байвал зүү явсны шинж юм болов уу гэж би боддог байхгүй. Олонтой явсны шинж юм болов. Санаа алж байгаа хүний тоо олон байхаасаа гэж. Тэгээ улс сэтгүүлчд болоод энэ улс төрчид бизнесмэнүүд бас олонныхоо төлөө бас юм хийгээсэй гэж бодоод байгаа. А тэгээ болтго би чамаас дахиад нэг бас. Одоо чи ингээд улс төрчдийг нэвтрүүлэгт өөрж оролцуулдаг шин. Тэгэл ингээд улс төрчдийг оруулаад ингээд юм ярьдаг. За хуучин цагт бол тэмээн дээрээс наран ойрхон гэж үгээс одоо бол үгэн дээрээс наран ойрхон болсон цаг. Чи тэр улс төрчдөө мэдээж судалж авчирдаг л байлгүй тийм ээ энэ үний хасалтгүй судалгаа хийх. За тийм. Гэхдээ чи энэ ширээний ард сууж байхдаа худлаа штэ гэж дотроо бодож ирсэн үү? Ярьж ирсэн юм. За худлаа даа чи бол худлаа. Гэхдээ би тэр хүний ингэж хэрэггүй. Худлаа штэ. Чи бол худлаа ярьж гин худлаа та худлаа ярьсаар ирсэн одоо ч худлаа ярьж гин гэд дотроо бодож ирсэн тийм. Ярилцлагын нэвтрүүлэг их хэцүү байдаг гэдэг түрүү хэлж ирсэн шалтгаанаа нэг нь болохоор яг таны наад асуулт. Яг гоё онс асуулт юм л да. Худлаастай гэж бодлого байх хэрэгтэй. Яг тэгвэл дарамт материал нь бүгд ингээл энэ дээр одоо сар хадгалдаг ус утсан дээр гэдэг юм байж гин тоо баримт тухайн оны факт бүх юм байж гин. Би боддtiin бүдүүлэг байх хүсдэг. Заал тэгсэн биз дээ та. Идэв биз дээ. Та яасан? Тийм байх тийм байна уу гэдэг ингээл хүнийхтэй хүсдэг байхгүй. Зүгээр үндсэндээ 50 минутын ярилцлагыг үзэхэд за энэ нөхөр туучлаа да гэдгийг би тойрсороо ойлгох хүсдэг. Шудраг ярихдаа шудраг яриагаа хэлчихээр шудраг ярьж байгаа үедээ хүн шудраар худлаа ярьдаг. Шудраар худлаа гэж хэзүүлдээс. Тэгэхээр энийг л үндсэн одоо цогц санаандаас нь ойлгуулахыг хүсдэг. Хамгийн сүүл таны хэлжсэн жагааг нэг сайн гаргасангүйтэй гэдэг тэр яриан дээр жагааг яавал сайн гарах байсан гэж жагааг энэ рүү дөрвөлцөөд уурлаа дадраа юм авч тээ. Би бол тэрийг баахан хүнд оромжлоод юм ингээд баахан хүнийг гисэн бол за жагааг гаргалаа гэж хүмүүс дүнх гэсэн байна. Би тэрийг хүсэв. 60 сарын түүний 50 минутын ярилцлагыг үзчихэд дараа нь энэ хашир хаашаа яваад байна яах гэж байна гэдэг дүгнэлтийг л гаргаасаа гэж би хүмүүсийг өөрт нь бодох боломжийг өгөх үздэг. Ерөөсөө ярилцлагын тэр 50 минутын турш асууж байгаа 14-5 асуултын гол утгач нь энэ хүн хэмбэ гэдгийг л гаргаж өөрөөр нь өнгийг л тодорхойлох гэдэг. Ягаад гэвэл энэ хүнийг жишээл та гэдээ бодоход таныг ард түмэн сонгоцсон байдаг. Тэ? Тэр сонголт чи ямар байсан бэ гэдгийг өнгийг өөрсдөө тодорхойлуулж өгдөг. Өөрийнх нь яриан төрөөс гаргуулахыг хүсдэг. Энэ ярилцлагын бүх тактикуд оршдог. Ярилцлага донд чи их олон тактик байна шүү дээ. За одоо уурлуулъя. За энэ дээр за хажир худлаа ажиллаа да одоо хажаа хатгах. За тийм. Тэгээд яг уу ингээд улс төрчтэй ярьдаг. Нэг тийм үг гэдэг чинь хурц утга гар хэсэг нь хурц үг тарих хэсэг нь гэж үг гэдэг тий. Чиний амнаас гарч байгаа үг асуулт одоо хин нэгний идүү хүргээд яг уу одоо сонгуулийн үед ч юм уу сонгуулаас өмнө ч юм уу ямар нэгэн улс төрчтэй чи хувийн тооцоогоор юу уулзж ирсэн үү?
Одоо ингээд нэг би бол там том зарим сэтгүүлчдэг одоо ингээд айлгалаа хичээл авч шүрмсрүүн бичлээ барьлаа чи зүгээр байгаараа чи инглиш барьлаа намайг ингэж зайж гүтгэд доромжллоо ч юм уу сэтгүүлчний амьдралд бол би бол бас детектив гэж ойлгодгийг өөрөө сонирхолтой. Та бас үтцэл байна л да. Үтчээд албаар ингээд байна. Гүү. Би яг тэгвэл чиний цаана нэг юм байх гэж би боддог байхгүй. Хамгаалдаг байх гэж. Үгүй одоо хамгаалдаг ч юм уу эсвэл ямар нэгэн энэ нэг нэвтрүүлгүүдийн артал өөрхий болтгоод ямар нэгэн амьдралд нэг юм учирсан байж магадгүй гэсэн би өөрийнхөө зүгээр чэйжин дотор зохиолороо тэгж бодоод байгаа байхгүй. Тийм ээ? Тий яг нь өөрсдийн тэр сайтуудаар мэдээлж байна. Альбаас яхаа үтсээ утсан тэр сэтгүүлчийн ажилтай холбоотой байх л та тэрс би зүгээр амьдрал дээр нэг айхтар хүний дургу гэдэг ч юм уу эсвэл нийгмийн дунд би идэвхтэй байдаг хүн биш. Ерөнхийдөө жоохон газард бол жоохон жожиг те. Дандаа юм алсаас харж цажуугаас дүгндэг. Учраас нэг ажилласаа болж гэж байна шүү дээ. Миний бол ажилласаа болж тийм. Тэгээд яг чи хэдэн онд л 2 жилийн өмнө тэр телевизийн замдаар нэг нуруугаа сугандаа нуруугаа тоглосон. 4-5 ах нар гарч ирэл. За сайн мань уу болтгоос түл сайн мань уу гэсэн бодомжинд явуулсан найзтай цуг явуулсан. Цуг байсан найз юм госч унаад намайг бариад тас. Тэгээд яг бид нар ч нөгөө арай жоохон бие хаад томтоо тэгээд бас тулааны урлагын хэдэн жил хичээлсэн те. Тэр амаа авсаархан бариулчихгүй юм да. Тэгээд яасан сүлд нь хотог шугамдаа тулаад тэр юмны бас нэг юу гэж байдгийг шүү дээ юм да. Тэр өдөр ерөөс огт өмсдөггүй гэсэн нуруундаа битүү хамгаалттай энэ тохоо мохонд юм хуруу зузаа юм хамгаалттай моцоглын бүрдэх шкафны дээрээс унаад ирсэн баг. Өө энэ мөг ойр дөмс өнөөдөр нэг өмсчихгээд малгадаа цамц өмсөөл нөгөөтөө өмсөө гарсан чи харин тэрний тэр хуйганд хотог дотор нуруур нь 2 сая бид ихтэл орсон л та. Тэрний өмнө яг машинаар нэг 2 ч удаа дайрагдчихсэн. Хай нэг авахгүй тийм. Энэ хаврын нэвтрүүлгийн дараа намайг хойшоо очиод 100 ойлын дунд чи юу гэдэг юм бэ чинь үерийн даалгам гэдэг юм. Тийшээ авч шийдсэн тийм байд. Нэг тоодгүй шүү дээ. За. Яах вэ? Сонирхолтой. Ер нь яг хожимын нэг өдөр өөрийнхөө тухай бас ном бичвэл бас л сонирхолтой ном гарах байх. Бестселлер болох байх гэж бодож. Тэгэхээр бас тэгээ хүмүүс ер нь ном бичиж гэж амьдрахгүй шүү дээ. Тийм биз дээ. Амьдарч явбал амьдрал дуусаал тэгэл тэрнийхээ дараа тэр нөхөрлөлийнхөө тухай хийж бүтээжсэнийхээ тухай ном бичгэл байх л та. Эсвэл чиний тухай хэн нэг нь бичгэл байх л та. Яг би бол чамайг бас яг иймэрхүү юм драматай юм бас туулсан болов уу гэж би ер нь хүмүүс бол тэгж хардаг ирчүүч байгаа байх гэж бодож байна. За тэгээд болтгог өнөөдөр бол шинэ жилийн баярын өдөр. Тийм ээ гоё гадаа хүн болгон шинэ оноо өгдөж байна. Айхтар бодож ярих хэрэгтэй болт юм байна. Би ч нэг өөрөө хүний онгоо авахад асуугаас суугаад байдаг болов. Ингээд яачаар би тэгээд шинэ оны тухай ярил л да хоёлаа. За би хаяа хүний яг ярихчсан яриг таслах ямар байна гэдэг чи мэдэрч байгаа бохоос. Хүн дотоо ягаад гэвэл манай нэвтрүүлгийн цаг богинохоо. Бид нар бас таг гэдэг. Гэхдээ бид нар айлуулах монтажлахгүй л бодохыг бодож байна. Хасмааргүй байна. Шинэ оныг болтгоо яаж өнгөрүүлж байна? Би одоо тэгээд чамаас яг өнөөдөр бол шинэ жилээр 31-ний орой. За одоо хайчих юм. За гараад яах юм? Би энэ нэг сонирхолтой байна. Тийм ээ? Шинэ жил гоё юм уу? Сүүлийн 4 жил орчим шинэ жилиг бол одоо 31-ний орой өнөөдөр цалин буусан. Тэгээ ингээд цалингаа авчдаг. Тэгээд буусан гэж байна. Цалингаа аваад тэгээд нөгөө хэдэн хүүхдүүдтэй нэг бэлэг өгдөө. За. Тэгээ миний хамгийн гоё дуртай юм ходогдороо хүүхдүүдийг хөөх гоё гэдэг. За. Яг одоо ингэдэж штэ. За. Одоо танаа хүүхд ч юм уу тийм үү ингээд юу гэдэг. Өнөөдөр 31-ээр гэртээ ингээд бучнаал гоё ингээд шуугаалтай аав ээжийнхээ гоё авчсан бэлгийг хүлээгээл тортой хэзээсхийн шуугаа. Тэр хойно баян шинэ хойдлын ходог дээр бол одоо өдөрт 2 гар нүс болцсон хүлдсэн. Тэгээд ус зөөгөө явж. Усаа зөөгнүүд өндрөө ингээд усан үсрээд хажуугаар төмөрнөөсөө ингээд бариулаас гаран дарцсан ингээд гарныхаа энерги ийцсэн ингээд мөр шиг урдаа ороод гэж 5 настай 6 настай байна ингээд усуус нь гоож үлдсэн. Одоо нөгөө дээр үед бол бетон бариад өмдний хоёр төлөвчдөг үү. Одоо бол байхгүй 25-ын савдаа болцоохоос гойч юм баг. За осгоцсон одоо ингээд орой бүр ингээд та ингээд явах юм бол 9 өнгөрөөгөө би ч одоо бүр гэр оролд 18 нас хүртэл байсан. 9 өнгөрөөгөө явах юм бол тэр хот дээр хүүхдүүд усаа зоож идэг. Тэгээ хаяа нэг айлууд руу ороод ингээд явахаар миний фэйсбүүк дээр ч гэсэн байж би ганц бид нэг айхтар гайхуулаад идэх юм аа. Яш нэг юм тэр чи миний сэтгэлийн асуудал болохоос нийгэмд би ямар өөрөө намайг бас хүмүүст хийдэг. Буйны юм хийдэг юм бол би өөрөөсөө хүмүүст ярьдгүй. Бид яах юм? Би ярьлаа гэд миний нэр төр нэмэгдэх юм уу? Би яах? За цэцэрлэгт
Би өөрийгөө ярьчвал ингээл ярина. Цэцэрлэг тусаллаа, эмнэлэг тусаллаа, догчууллаа. За хүүхэд багчуудыгаа дэмжлээ 10 оюутны сургалтын төлбөрийг аглуутаагаа нийлж өглөө ингээл яриа л бид нар тэдэн хүний илгэний имчилгээнд туслаа, эдэн хандивын тоглолт хийлээ, эдэн байгууллага хороолоор машинтайгаа явж гэр хороолоор гурил будаад хараалаа, айлуудад нүүрс авч өглөө. Би тэрнийхээ зургийг авахуулаад би тэр ядарсан хүмүүсийг гэртээ суугаад тэгээд өвөр дээрээ тэврээд хүүхдийг бариад би над тийм шаардлага байхгүй шүү дээ. Би яах юм бэ? Тийм биз дээ. Яах юм? Бид нар тэгээд яах. Чи нэгэ ярьдгүйтэй адилхан бид нар бас ярьдгүй. Бидгүй одоо 31-ний орой миний хийдэг юм тэр гоё. Нодлон оржин 2 жил дараалаад айлд шинэ гаргасан. Энэ жил би тэгтээ гэр бүлтэй гээ гарах бодлоо. Айл шинэ бол тэр их гоё юм. Болтго би бас нэг чамаас би чамаас ингээд танаа гэрийн нэвтрүүлгийг би бас үзчихсэн. Тэгээд яг би бол бас чиний сонсогч, үзэгч. Тэ би чиний нэвтрүүлгийг алгасахгүй үздэг юм орж. Тэг чи ээжийг нэг бид нарт дурсаач. Би чамаас одоо энийг нэг асууя гэж бодъё. Би чамайг ээжигээ гэрчээ очих нөгөө нэвтрүүлэг гарч байхад чи бас их баг дуусчихил хаавтайгаа. Тэгээ ер нь бол ээж гэж нэг бас нэг сайхан хүн байгаа шүү дээ. Магадгүй чи түрүү хэлжсэн тэр хөрөм дээрээс унсан гэдэг. Ер нь бол ээж бид нарыг тэнгэрээс ч юм уу ижи гэдэг ч одоо амьд бурхан л юм байна л дээ. Энэ хорвоод ир чи ер нь бурхан багш ачаалаа даахгүй болгоод амьд бурхтуудаа дэлхий рүү явуулж тэр нь бид нарыг өрнөөсөө унгааж тэр нь бидний амьдралыг сүүшиг гэрэлтүүлж өдий зэрэгтэй зарим нь сэтгүүлж олон таныг зарим нь жүжигч юм бол зарим нь улс төрчүүлж зарим нь эдийн засгч болж явж байгаа байгаа үстэй тий. Гэтэ өнөөдөр баяр болж байгаа юм чинь. Зүгээр би яагаад тэгэхээр өнөөдөр бол энэ болдкост ток шоуны болдоо гэдэг залуугийн тухай л бид нар уудалж ярьж байгаа болохоос өнөөдрийн телевизийн нэвтрүүлэг болгон хундаг тулгаж байгаа. Шампанс буудуулж байгаа. Өнөөдөр бид нар ягаад сэтгэлийн шампанскийг буудуулж бид нар сэтгэлдээ ягаад энэ жоохон юм ингээд гатгчлуулчих болдог. Тэгээд хоёул юм ярьж. Тэрнээс биш өнөөдөр бид нар дандаа хөөрхөл, дандаа магтаал, дандаа баяр, амьдрал давсаг бас чихэр шиг шүү дээ. Тэр бид нар бас өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа суугаас олж болно. Дуу үзье, бүжиг үзье, шинэ жил болж ингэ болно. Гэхдээ бид нар бас хаяан сэтгэлээ бас нэг хямрааж зөөлж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж амьд явсны илэрхийлэл болох юм шиг. Тэгээ өнөөдөр бол гоё юм. Би одоо ижийг дурсаж ярина гэдэг бол хүн ер нь муухан майн мэгжим шийжилснээс илүү муу ижийг нэг бодчих бүх юмнаас холдуулна шүү дээ. Тийм шүү тий. Эвгүүцсэн үед, хүнд хэцүү үед, бодол төвлөрөхгүй байгаа үед ижийг нь бодно гэдэг чинь хамгийн сайхан юм. Тэгээ өнөөдөр бас шинэ жилээ хийж байгаа. Ээжтэйгээ хахад хүн хатуу байт юм бэл. Ер нь хүн ер нь крикет байт. Хамгийн энэ намайг яаж чадахгүй шүү дээ. Энэ чадахгүй шүү дээ гэсэн үндэл хамгийн хатуу загинд юм гэсэн. Тэрний ээж юм. Ээжтэйгээ хахтай хатуу байт. Би ер нь нэг тийм юм өрөвдөн хайрлах нэг юм надад нэг тийм байдгүйсэн. Яатыг хүсэн тий. Яат чи тэгээ яат тэгээд байнгын тийм хандсан. Одоо ээж маань байхгүй болсон хойш ингээл яа сэтгэл ингээд дэвтчихдэг юм уу эсвэл бүр ингээд хамаг юмуд нөгөө сэтгэлийн ханд байсан энэ булчингууд бүгд арилцсан юм уу те годомжинд нэг хүүхэд уйлахад те хүүх зовоод уйлж байгаа хүүхэд юм уу эсвэл нэг хөгшөөр одоо годомжинд ингээд байсгийгээр нулимсгал миний ч одоо нулимс яасан ч уурсдаг болчихсон те сүүлийн 2 жил бол ингээд хаасаагүй нулимс урсаад алхаад авах их олон болж те нэг болон зогсчоо заримдаа дээшээ хар сууж байгаа жаал ир хүн болонсоо усахгүй гэхдээ дээшээ харж байгаа жаал өлчих үе бас байх юм. Байна. Одоо тэгэд ер нь явах те тэгээд нулимс гаргах он жилүүд гэж байна, нулимстай байх он жилүүд байна. За тэгээ бас дээрээс нь ингээд нийгмийн амьдрал бас болж өгөхгүй болохоор бас хэцүү л дээ. Тэгээд сэтгүүлч ер нь бид нар урамтэлж бид нар бол аливаа нэг амьдралыг бол өнцг харах өнцг нь бол бас нэг арай л өөр хараад шиг байна л да. Шууд зүрх рүүгээ авч шүү дээ. Бас тийм биз. Шууд зүрх рүүгээ авч. За тэгээд өнөөдөр бол бас шинэ он болж байна. Шинэ жил гарах гэж байна, тийм ээ. Тэгээд өнөөдөр хоёулагийн ярилцлаганд одоо болдоогийн тухай, болдоогийн ахуй амьдрал, болдоогийн ажил байдал, болдоогийн тэр детектив сонирхолтой үйл явдлууд, болдоотой ярьж болох зүйлүүдийн өчүүхэн хэсгээс л ярьлаа хоёулаа. Тэгээд болдоо дутуу байгаа юм ярьлаа. Дутуу байгаа юм өнөөдөр ижигээс эхлээл бид нар дутуу байгаа юм болно. Тэгэхдээ хажууд байхгүй ч гэсэн бид эдийн мөнхөд бид нартай цуг байгаа. Болдоод өнөөдөр байгаа юмны тухай, бусдыг гэсэн сайхан өгөөмөр сэтгэлийн тухай ярил. Бүх хүнд байгаа сайхан юмны тухай ярил. Тэгээ бид хоёрын нэвтрүүлэг бол их сайхан байна. Өнөөдөр бид хоёр уус төрцсөнгөө бас. Би уг таныг авчиж байгаад яг ингэж ярих гэсэн байхгүй. Гоё. Таны доторх одоо шинэ үетэй холбоотой бүхэн асуудал өнгөрсөн жилүүд гарсан ингээл таныг чадвал дотроос ч уудалчихсан гэж бодож үүсэн чинь
ингээд нэг мэдсэн энэ цуцаа өөрөө арай л нэлээд сонсогдсон байна. Гэхдээ ер нь эр хүн бол илч болно, далч болно шүү дээ. Тэ эр хүний нүднээс нулимс гарахтаа удаан гарсан тэр нулимс үнний ганц гэрчээ гэж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол баярын өдрөө. Тэ хорвоо дэлхий цас орж бүх юм цагаан өнгөөр хужигдж, муу бүх юм ард үлдэж, сайхан юм ирж байгаа. 2017 оныг болтгоод яаж харж байна? За би 2017 онд ерөнхийдөө миний бодож байгаа ийм ажил төрөл ингэнэ. Хүн ер нь одоо эх хоног бид нар ерөөлийн хундгаар ухтаж байгаа шүү дээ, тий. Чи яг ерөөлийн хундгыг хэлэхгүй ч гэсэн, тийм ээ. Би нэг ийм бүтээч гэсэн бодол зорилго юу вэ? Одоо цэцэрлэгээ гүйцэлдүүлнэ гэдэг. Тий, одоо цэцэрлэг маань ороход ойрхон маань 17 онд би ямар ч цэцэрлэгээ орлоо. Одоо бичиг баримт дээр бид нар айгүй удаж байна. Ямар ч зөвшөөрлийн агуулгыг эхлүүлж болохгүй байна, тий. Жижиг санхүүгийн асуудал бол асуудал биш ээ. Хоёрдугаар цэцэрлэг дээр би нөгөө манаач нар аж ахуйн хүмүүсээ одоо тасалдгүй цалинжуулж шít. Дараг цалинчин бууснуу гэж одоо манай хэрэгсээ ингээл өөрөөсөө ингээл тий. Одоо өнөөдрийн миний цалингийн асуудал та сонслоо. Одоо би ийш цэцэрлэг очиж дутуу өнөөгөө цалингаа аюудаас авна. Цэцэрлэг рүү очингуудаа манаачийн 2 манаачтай ямарчсан баярын хүн гэж цалингийн өгч чинь. За 1,400-500 мянга өгч чинь. Гурлаа ёлко хийхгүй мө цэцэрлэгийнхаа. За тэгээд нэг бас нэг аж ахуй ажилт ингээд 3 хүн байгаа байхгүй. Ингээд энэ 3-ын цалин өгч чинь. За тэгэнгүүтээ нэг 200 орчим мянган төгрөгөөр бэлэг авдаг. Гэтэ бэлэг авах нь дэлгүүрийн бэлэг авахаар жаа үнэтэй тасаад учраас юу орж чад. Энэ дэнжин мянган цагийг хаагаас өмнө хяналтаж ороод бүгднгээс нэг аваа. Тэгээ нэг 40 ширхэг уут юм шүү дээ 50 ширхэг юм. Нөгөө уутандаа ингээл зангитал суусаар атал орой нэг 8 9 болчдөг. Тэгээ нөгөөтгөө бариад гараад нөгөө ходогдоо нөгөө ингэсэн баг юмнуудаа бид нартай өгчүн. Тэгээд бүгднгийн нэг үзчихэд би охин хүүхдтэй хайртай. Охтууд харахаар л миний бүр би ч одоо 4 охинтой. Дотор бүр ингээд тэгээд аль болох ходог дээр яж охтуудыг түүж өгчихвэл бүгднийг сайхан үзчихээ. Тэгээд уг нь нодлон урьдчилангийн уламжлалаар би хамгийн 100 мянган төгрөг үлдээж байгаа байхгүй тийм 100 мянган төгрөг үлдээ. 100 мянган төгрөгөөр шинэ жилээр тэмдэглээгүй ядуу. Одоо ингээд гэр хорооллоо хойгоор ингээд явахаар чинь хашаачгүй айл зөндөө шүү дээ. Андш байхгүй ороод харангуут дотор нь 2 үгэд гал өсчгүй юу шинэ жил ямар ч огт бадгүй сууж байгаа. Бид нар ч би нэг явсан бас хэцүү лээ. Ээж нь хайцсан 5 хүүхд сууж байгаа. Ээж нь хайцсан доошоо нүүрс авахгүй явцсан. Доор нь бид нар маш дахиад очисон чинь кантинер дээр очиж иргэний үнэлгээ барьцаалаад нүүрс авахгүй цоосч. Иргэний үнэлгээ барьцаалаад нөгөө нь барьцааг нь авахгүй гэсэн нэг хэдэн нүүрстэй нэг шуудан тэцэн нөхөр ингээд цоосч байгаа байхгүй. Тэгээ тэр иргэний үнэлгээг авахгүй гэхэд тэр айл тэр өрөөс амар хонж байгаа. Тэр 5 баг нь ингээд тэгээ бид нар чинь энийг огт мэддэггүй гэж байна. Урсноос хойш тэрний урднаас хойш мэддэг болоод. Тэгээд нодлон урсны 2 жилийн уламжлал маань нэг тим айл орж байгаад 31-ний орой чингээл нэг айл юу ч хүн дөрвөн бадуушин дээр суудсан дөрвөн байн суужсан аваа хийгээ орсон айл. Тэгээд цааталт нэг гахаанд ороо дуудлага худалдаж байгаа байхгүй. Тэрийг үтцэнгөө ингэсэн тэ нүүрсөлөө. Тэнд чи хамгийн гоё нь юу гэж хараа тэгээд заа сайн байна уу гэж ороод даахандаа юу идмээр вэ? Тэ гоё зур тарж байгаа юу? 100 мянган төгрөг айгүй хэм авдаг амар хэм авдаг. 100 мянган төгрөгөөр чинь хүмүүс шилэх авахгүй мөнгө гэж ярих байх тийм үү? Тэгээ нууртын энэ юуны дэлгүүр бааранд бол 2 сая хэдэн зуунаар ууч доотлол юм. Тэгэхээр чин тэр 100 мянган төгрөг чинь би 2 удаа бууз, сүү, тэ, цай, торт, чихэр жимс, алим, мандрин одоо юу гэдэг тэг бүгдэнд нэг бэлэг амар хэм авдаг. Та нэг 10 шудаа нүүрс мүрстэй. Зөв шүү дээ. Хүүхэд баярлуулах гэсэн. Тэгээд ер нь бол одоо яг өнөөдөр үзэж байгаа хүмүүс ч гэсэн гараад өөрсдөө сайхан баярлж байгаа бид нар тий. Гэтэ бидний гэрт элбэг дэлбэг чихэр жимс элбэг дэлбэг үнэхээр хүүхдэд чинь бэлэг ихтэй дэвэл гараад бас нэг ингээд нэг хүүхдэд жижигхэн бэлэг аваачд өгчих бас аавын хүүгүүд ээжийн охид байгаа ах гэж бодож байна тийм ээ. Тэгээ хамгийн баяр болж байгаа юм чинь таарш бид нөхөдөө ганцаараа байгаа болохоор тэд ганцаараа өөрөө зургатаа хар сууж байгаа. Энэ жил бол би одоо арай өөр байдлаар яаж тийм. Тэрнээс өмнөх жилүүд бол ганцаараа гарч би юу яа бэлэг тараана. Ганцаараа байсан болохоор зургт мурт хар суух хооронд манай гэрүүл хэмжээ гадаад мадад төсөө тийм. Зургт мурт хар суух хооронд нэг айлд ороод нөгөө буузаа гусаад тортоо хувааж идэл манай байрныхаа ноцтой бичигддэг байна. Манай байрныхаа би бас бэлэг тараад өгөхгүй байрныхаа хүүхдүүдэд. За тэгээд сайхан байна. Тэгээд би эх жилийн 2017 хоног за ямар ч байсан болтгоогоо цэцэрлэгээ нээгээд эх жилийн шинэ жилээр цэцэрлэгийн хүүхдүүд яолох гэж их гоё болдог шүү дээ.
тэр хөөрхөн аз жаргалтай хүүхдүүдийн ёолк хийсэн халуун дулаан уур амьсгалтай инээ төгжилтэй тийм сайхан цэцэрлэг үг таалгаа нээж ирэх жилийг өгтнө гэдэгт итгэлтэй байна. Одоо энэ ирэх 1-р сард орно. Тий, одоо ингээд дараа жилийн ёолкноор бол өстой янзын гоё цэцэрлэг зөвхөн цонхон цандсан цаана хүүхдүүд инээлсэн байлаа. Тэг хүүхэд яолж байгаа газар сайхан тусалжээ. Хүүхэд хэцүү хүүхэд дарчиг байгаа газар тусалжээ. За мөн бид нар хүүхэд жаргалтай инээж байгаа газарт бас очиж тусалжээ. Тийм ээ, энерги нь Монголын ирээдүйн шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр би Болтготойгоо сайхан суулаа. Тэгээ шинэ жилийн өдөр байна. Монгол түмэнд дахин 2017 онд бүгдээрээ эрүүл энх байж бусдын төлөө гараа сунгаж, тийм ээ, буйныхаа сэтгэлийг дийлгэж, олон түмэндөө тусалж, Монгол түмэн дэм дэмдээ дээс ирчэндээ. Тэгээ 2017 он бүх айл элбэг дэлбэг эрүүл энх байж, аз жаргалаар тэгш дүүрэн байх болтугай, тийм ээ. Манай нэг номерт гардаг байхгүй юу? Зовлон дүүрэн харшид амьдарснаас жаргал бэлгсэн овоохоо нь хамаагүй дээрээ гэж. Тийм ээ. Тэгэхээр үнэхээр хүний хаана аз жаргал байд юм бэ? Тэнд инээдэн байдаг, тэнд үр хүүхэд шуугсан газар, тэнд л халуун дулаан гэр бүл байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ уйтгар гүнгээр дүүрэн харшид амьдарснаас аз жаргал бэлгсэн овоохоод амьдарсан дээрээ гэж үг өгдөө. Тэгэхээр энэ бол цэвэр гэр бүлийн аз жаргалын баяр. Тэгээд одоо та бүхэндээ хүн болгон идэ будаага засцсан байгаа. Өнөөдөр шинэ он болж байна. За бас чадах чинээнийхээ хэмжээгээр үр хүүхдүүдэд баярлуулж байгаа бид нар, тийм ээ. Баярлуулж чадаагүй хүн байхгүй байх гэж бодож байна. Үнсэл төгөхөд л баярлана шүү дээ хүүхэд. Толгойг нь илэхэд л баярлана. Өдөрт 4 удаа тэрхэд хүний баярлана шүү дээ. Чэйжэндээ нэг сайхан тэрхэд. За тэгээ баярлалаа. Болтготой баярлалаа. Тэгээ сайн үс дэлгэрэх болтгоо. Тэгээ болтгоо үзэгч юмд хандаад үгэлээ. Өнөөдөр Box Talk Show-нд оролцлоо. Тэгээ гоё байлаа. Яг гоё би чамаг энд ингээд хар костюм бичээ көмсөөл ингээд гараа ингээд суучаал ингээд суудгийг чи өнөөдөр чи одоо ингээд айгүй гоё фри гоё явцалцсан. Яг орчин үеийг яг хотын залуу тийм ээ. Бараг одоо мотоцикл гадаа хүүтэн байна. Гарахд бэлэндээ гайхалтай сайхан байна. Тэгээ би чамаг бас нэг тийг сонсч ирсэн. Цаг цуглуулдаг гэж сонсч ирсэн. Цаг цуглуулдаг тий. За тэгээд гайхалтай сайхан цаг. Чи бол одоо би боддоо шүү дээ. Цаг гэдэг бол бас эр хүний чимэг тий. Тэгээд би чамаа зурагтаараа бас цагийг чи харах дуртай. Гоё цаг. Цаг гоё юм байна. Сайхан бит тий. Одоо юу шиг ингэсэн гинэ. Гадаадад одоо хятаддаг л одоо энэ улс төрийн том хүмүүс ингээд том амар лаг цаг зүүс юм байна л. Ерөөсө тэрийн сорчлоор зургийг аваад тэр цагийнх нь үнийн дэлхийн үнийн тавиад дэлхийд ийм долларын үнэтэй энэ хүний цалин гэж үржүүлээд энэ хүн 100 жил ажиллаж энэ цагийг авнаа гэхэд л маргааш нь тэр хүн ажилгүй болж байна гэж. Энд чинь шууд дуудагдаад авилгалтай тэмцэх газар нь дуудагддаг юм аа. Нөгөө газрууд нь дуудаал тэр хүнийг үзэл тэр хүнийг пад. Тэрнээс хойш яаж ийн гэсэн чи та нар хараарай. Одоо ялангуяа нэг хятад эдэн дарга нар маань одоо том алтан цаг маг зүүсэн юм зүуд байхгүй. Байх бүгд баг ижилхэн бичиг ижилхэн ийм цахилгаан тийм татцсан сая хурал дээрээ сууж л тойроо суудсан. Сая хятад авилгалаар асуудлыг хөвчтэй авч үзсэн. Түг манайх яадаг л манайх ч iPad mad power зэнгэ гонжмаа яаст хоёр өөр байгаа даа юм л та. Тэгэхэд тэнд нөгөө ус өрцөн гараад та худаг дээр өстө гэж зогсож байгаа ш. 6 сарын 1 болоод бөөн дарга нар мар хамгаалттай бол тэнд хашаан дээр хэдэн бор болжмор шиг хэдэн нөхдөө суугаал. 6 сарын 1 Улаанбаатарыг хараад божигнаал тэнд те айлуудын гадаа солиуд буудаал тэр хойно нүүрсээ яах вэ? Янангаас гарах цогийг солиуд гэд бодож сууж байгаа ч хөвгтүүд байгаа шүү дээ. Солиудыг тэгвэл бас тэнд буудъя л да. Тэнд буудаж тэр нутгийн тэр хөөрхөн хүүхдүүдэд хотын зах тугаа хүүхдүүдэд бас солиуд харуулъя л да. Өвөө залуучуудаа өнөөдөр сайхан гараад буян хийгээрээ. Манай Болтгоо ч бас олон сайхан залууч хүүхдүүд тэнгэр лөө 10,000 20,000 50,000 солиуд авч 50,000 төгрөгөөр тэнгэр лөө ямар ч хэрэггүй юм. Яг тэр хаах баясгалан байна л да. Тий. Мөнгнөөс илүү өгж байгаа сэтгэл юм байна. Тэр нь чи хэн дуртай? Хүүхдүүд дуртай байдаг. Бидний хувьд бол одоо санхүү манхүү янз бүрийн талаас нь хэдүүл харж л байгаа тий. Ямар их мөнгө цаас хүүхдийн сэтгэл гэдэг чинь гоё. За тэгээд шинэ он хүүхдүүд минь эрүүлвэ. За Болтгогийнхоо тэгээд ажил төрөл сэтгүүлчийн ажил төрөлд амжилт хүсье. Тэгээд өнөөдөр их сайхан байлаа. Үзэгч түмтэйгээ хамт байсанд баярлалаа. Манай Box Talk Show энэ хүрээд өндөрлөө. Тэгээд шинэ оны би бас нэг баяр болж байгаа юм чи үгээрээ. За тийм үгээр. Юутач байгаад сэтгэл дундуур байвал нөгөө шин мундаг хаус гадна 200 сая машин тавьдсан байжгаад сэтгэл дундуур тэр ганцаараа сууж байвал энэ бол аз жаргал биш ээ. Юу ч хөөсөн ч сэтгэл дүүрэн байвал энэ аз жаргал байт юм аа гэдэг. Эд хөрөнгөөр бидний эд хөрөнгөөр мөнгө төгрөг хэмжиж сэтгэлийн энэ
одоо аз жаргалаар ард түмэн маань дүүрэн байгаасаа, ард түмэн таавхан сэтгэл дүүрэн аз жаргалтай сайн сайхан байгаасаа эх 2017 онд юу сонсон гэсэн хүсэл нь биелээд тий гол нь өөрийнхөө сэтгэлийн аз жаргалыг одоо тайвшрлыг эсвэл сэтгэлийн одоо дүүрлийг олж аваасаа гэж хүсэж байна. За тэгээд ард түмэн таавхантай шинэ оны мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээ бүгдээрээ сайхан баярлаарай. Шинэ оны минь төргий. Шинэ бүхэн ирэх болтугай. Баярлалаа. Тийш оруулдаг. Миний хувьд хэцүүлдэг. Миний цалинжийн хийдэг. Би цалингаар амьддаг. Тэгээд бодонгууд яах вэ гэдэг ингээд хүмүүс болоо. Би аягүй амархаар баасан. Манай Улаанбаатар хотод эдийн засаг хүнд байна, амьдрал хүнд байна. Гэхдээ энд юу болсон бэ гэхээр нийгэмд ашигтай ажиллаж байгаа компани зөндөө байгаа шүү дээ. Тий. Жишээлбэл танай продакшн, шинэ үе продакшн 200 мянган төгрөг сард нийгмийн одоо сайн үйлсийн төлөө тусын дуусад зарцуулж чадах. Сард. Чадна шүү дээ. Та тэнд татгалцах. Татгалцахгүй шүү дээ. Татгалцахгүй. Тий. Юу гэдэг хошуурлын хэдэн продакшн байгаа лээ. Тэ 5 байна уу 6 байна уу? 6 7 байна. 7 продакшн сард 200 мянган төгрөг гаргаж чадахгүй. Гаргах үү? Манай цэцэрлэгт ирэх 50 хүүхдийн нэг хүүхэд нь шинэ үеийн хүүхэд байна. Дараагийнх нь маскын хүүхэд байна. Дараагийнх нь одоо юу гэдэг өнгөтний нийтийн хүүхэд байна. Ингээд нэг л хүүхдийг нэг компани сард хижиг явуулж байгаа. 200 мянган төгрөг. 200 мянган төгрөг гэдэг бол цэцэрлэгийн манаачийн цалин өгөөд, асарч багшийн цалин өгөөд хоолныхоо мөнгийг өгөх нэг хүүхдэд хангалттай мөнгө байхгүй. Энэ төсөв яг ямар ч ашиггүйгээр тулж байгаа төсөв байхгүй. Тийм байгаас. Тийм шүү дээ. 200 мянган төгрөг. Тэнд заавал нэг айхтар цэцэрлэг бол жилийн 8 сар ажиллана үстэй. Жилд бол нэг 7-8 сар л ажиллана шүү дээ. 103 сар амарчин. Тий. Тэгэхээр тухайн ажиллаж байгаа нэг компани нэг сая 400 мянган төгрөг байхгүй да. Нийгмийн сайн үйлсийн төлөө буюу тэр. Тэгээ би 5 жил хугацаанд шинэ үеийн хүүхдүүд нэг хүүхд өгч ил да. Тийм үү? Тэр хүүхд чинь би фэйсбүүкээр болтгогийн цэцэрлэг гэдэг юу вебсайт нээгээд өдөр болгон мэдээлэл оруулъя гэж байна. Таны хүүхд өнөөдөр ийм илчлэгтэй, ийм хоол идлээ. Ийм дуу сурлаа, ийм шүлэг үзлээ. Энээс эдэн цагт инглээ гэдэг мэдээллийг өдөр болгоо өгөөд тэгээд ингээд MCS-ийн хүүхд апогийн хүүхд гэдэг юм ингээд том компаниар хэлж байгаа дандаа MCS апогоос өргөдөг гэсэн тийм. Одоо юу гэдэг Монгол Тамхисоо компани хүүхд гэдэг юм уу тийм үү? Уул уурхаан зөндөө олон компани 200 мянган төгрөг гаргачих. Ингээд би 50 компанид олох байхгүй да. Тэгэхээр сая тантай ихэд би бараг 7-г олчихж байгаа юм. Айгу энгийн баг. Тэгээд энэ компанид 200 мянган төгрөг гаргачих. Тэгээд нэг хүүхдэд цэцэрлэгт сороход нэг сард 200 мянган төгрөг хангалттай байна. Хангалттай яг л одоо тооцоодоо. Энд урсгал зардлын тооцоо байхгүй. Би тэр тухайн үед найсгтар харгалж игээд. Тэгээд энэ цэцэрлэг өөрөө явчих байхгүй. Энд би нэг зүгээр л энэ 200 мянган төгрөгийг хамж аваад ямар ч ашиггүйгээр цалингаа тавиад хоолыг маш сайн эрүүл сайн хоол байлгаад ингээд өчгнийг эрхлэгч томилчих байхгүй. Тэр хүн өөрөө тэрнээсээ 500 мянган цалингаа авчихна. Багш нараа цалинжуулчихна. Хүмүүсээ цалинжуулах компани сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ ингээд Voice Talk Show эхлэхэд бэлэн боллоо. Би телевизийг үзэн суугаа үзэгч та бүхэндээ шудраг гэрийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 12 сарын 31-ний өдөр тэгээ өнөөдөр Voice Talk Show-нд нэгэн эрхэм зочин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ энэ зочноо одоо та бүхэнтэйгээ танилцуулъя. Болтгоогоо танилцуулъя. Дандаа энэ ширээний ард суудаг хүн өнөөдөр бид хоёрын байр солигдсон. Ер нь бол яг шинэ он гэдэг бол өөрөө их сайхан юм тий болтго. Үнэхээр гайхалтай. Тэгээ өнөөдөр энэ би өөрөө шудраг гэрийн нэвтрүүлгийг үзэх дуртай л да. Хамгийн сүүлд одоо жаргал сайхан орж ирсэн тий. Тэгэл ер нь орох болгонд би нэвтрүүлгийг хайж ягаад ирж ягаад аль телевиз дээр аль сувг дээр гэж одоо ви телевизээр бол нэлээд хэдэн сувгуудыг үзлээ. Тэгээ энэ нэвтрүүлгийг бас олон түвшинд хүрэхэд шудраг гэрийн нэвтрүүлгийг ер нь аливаа нэг юмыг бусдад хүрэхийн тулд хөтлөгч гэдэг нэлээд том байр суурь эзэлдэг гэж боддог. Одоо үргэлгийн одоо юм гэж байдаг штэ. Юмыг үргээчдэг. Үзэгчдийг холдуулцдаг, муу уран бүтээл хийдэг, чанар муутай уран бүтээл, онцгой тоглолтог уран бүтээл жүжигч ч юм уу. Тэрнтэй адилхан бас үргээдэг бас магадгүй сэтгүүлч байх. Ингээ өөдөн татаад хүмүүс ингээд найшлуулцдаг сэтгүүлч байдаг юм шиг байна. Тэрний нэг нь бол яг нэвтрүүлгийн өнгө аястай таарсан сэтгүүлч бол чи. Би бол тэгж дүгнэдэг. За тэгээд 31-нд өнөөдөр хоёулаа хамт
ямар ч байсан ерөөлийн үгээр эхэлж байна. Тийм ээ нэгийг хүн ер нь бие бинийгээ магтана гэдэг чиг сайхан юм шүү дээ. Тэгээ энэ наад суудал дээрээ суухад ямарх вэ? Дандаа ширээний ард ингээд суугаад багш нь хүүхдээ асууж байгаа юм шиг ширээний ард суугаад жийчгүүд ингээд тохоодоо суудаг. Наад чи хүмүүс ингээд хоёр тийшээ тохоодоо суудаг. Ямарх вэ? Онгоогоод ингээд сууж юм байна. Тэгээ нөгөө энэ нэвтрүүлгийн сценарийг анх бодохдоо их тийм сонирн бодсон байхгүй. Ягаад тэгэхээр төрийн ордонд ороод ингийн ард иргэд маань одоо улсын хурлын гишүүд сайд нартай уулзаар нөгөө сайд маань их гоё том ширээн дээр сууж идэг тий. Улсын хурлын гишүүд маань зочид ороод ирэхээр за та наанаас суучих гэдэг яг иймэрхүү нэг юм буудан заагаад тэгээд их холоос их өндөрлөө харж одоо ирсэн хэрэг зөрөг тайлбараа хийх хэрэгтэй болт юм байл л дээ. Тэгээ би энийг ордон дотор явж та анзаарсан. Тэгээд анзаарсныгаа дараа ширээнийхээ тайзын заслыг иймэрхүү үеэр анх шийдэж орсон. Ягаад гэвэл хөтлөгч шах арай жоо өндөр түвшинд ягаад бол би ард түмнийг төлөөлж байгаа байхгүй. Тэгээд сайд зочин маань бас арай жоохон дор түвшинс ард түмэн рүүгээ хандаж хүндэтгэлтэйгээр ярих тийм байрын сольж өгөх боломж байна уу гэж хайжин тайзыг. Тэгээд сонирн байд юм энд ингэ суугаад те. Эртээ юу гэдэг чтэй нэмэгдэхүүний байрыг солихон хүмүүс санаачилж янз бүрийн зүйл хийж бүтээж байгаа. Тэрний нэг нь болтгоо. Тэгээ болтгоо ер нь цэцэрлэгийн асуудал хувь заяа юу болж иргсэн бэ? Цэцэрлэгийн хувь заяа хүн болгож хагнаж байгаа. Энийг ер нь харж байгаа хүлээж байгаа. Ягаад гэвэл олон хүн оролцсон учраас те. Олон хүний сэтгэл зүрх, олон хүний санаа байсан учраас. Цэцэрлэг дээр бол болтгогийн цэцэрлэг гэдэг яг нэг анх бол би бол зөвхөн энэ цэцэрлэгийг байгуулахад өдөртөн чиглүүлсэн, санаачлаг гаргасан нийгмийн залуучуудыг уриалж өгсөн л хүн байхгүй. Хийх нь залуучууд байсан. Болтгогийн цэцэрлэг гэд нэрлсэн шалтгаан яг нэг би найзууд руу өгсөний юм цэцэрлэг хийж байгаа манад нэг тим байл туслаач али амбар сав ухаачлаад байгаа бодог судаг юу байна гэдэг ярьсараа өнөө цаа болтго шиг цэцэрлэг хийж байгаа энд нэг тусалчи тэнд нэг ингэчи гэдэг. Тэгсэн цэцэрлэг ажлууд 90% болсон. Одоо бол бид нэг жижигхэн хажуудлын байрны цэвэр өсний холболт байж байгаа. Галтгооны нэг жоохон тавилан байгуулалт дутуу байж байгаа. Тэгээд ер нь боснууд бүгд болцсон. Фул цэцэрлэгийн хүүхдүүдээ эзээх үү? Ном дотор хүүхдүүд бэлэн байж байгаа. Манай хүүхдүүд бол ерөөсөө бэлэн штэ. Тий. Дарихаас хойш гараад уулын амаар явлаа л бол тэнд чи ерөөсөө нөгөө тэр болтгоо цэцэрлэг хүмүүс сонирхож магадгүй. Энэ одоо эсвэл болтгоо хувийн өмчтэй болчихж байгаа юм бол эсвэл болтгоо энэ дээр төлбөртэй хүүхд авах юм. Тэгээ иймэрхүү юмнууд үүдэж гаргах л байна л та. Тэр хардлага бол байнга байсан. Бага. Одоо ч бүх юмны ерөөсөө альва юмны үнэн үнийг ялахын тулд цаг хугацаа өөрөө харуулдаг гэдэг шүү дээ. Болтгогийн цэцэрлэг бол гэр хорооллын нэн ядуу хүүхдүүдийг үн төлбөргүй сургах л зурвалтай цэцэрлэг. Үн төлбөргүй. Тэгэхээр эндээс санхүүжилтийн асуудлыг яаж ашиг олоод яах ч юм бэ те. Гэр хороол манад бол цэцэрлэгт орё гэсэн гэр хорооллын хүүхдүүд одоо 4-500 байна. За болж байна. За тэг үн төлбөргүй гэр хорооллын хүүхдүүдэд том сайхан буян. Энэ цэцэрлэгийн наслах насны хувьд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэрийг одоо яах вэ? Дахиад болтгоо хүмүүстэй ярих өөр маш энгийнээр шийдсэн шүү дээ. Айгу амархан арга болсон. Ер нь альва асуудлыг нэг толгоол айтайхан зөв ажиллуулчвал асуудлын гарц нь олдог шүү дээ. Бол манай цэцэрлэг ажиллахад сард ойролцоогоор нэг зардал нь бол нэг 4 сая 5 сая орчим төгрөг байхад болж байгаа. Сард 5 сая төгрөг нь ямар ч ашиггүйгээр зарлага болгоод гаргахад болж байгаа байхгүй. Тооцоонууд нь аяга энгийн шүү дээ. 3 манаач дунджаа 500 мянган цалинтай байхад сая 500 мянга төгрөг болж байгаа. Дээрээс нь 2 багш, 2 асрагч баяжж байгаа. Ингээд 4 цалингаар ботод нэг 2 сая төгрөг болчихж байгаа тийм. За тэгээд цэцэрлэгийн хоолны зардалны ойролцоогоор нэг сая хэдэн зуун мянга орчим болчихъя. Сард хүүхдүүд юу гэж ялах вэ зайлаа. Тэгээ ингээд нэг 5 сая орчим төгрөг байхад болчихж байгаа. Тэгээ энийг яаж шийд? Би сар болгон 5 сая төгрөгөөр уулзаад сард 200 мянган төгрөгийн таталтыг хийж чинь. Тухайн компани нэг хүүхдийг 2 наснаас одоо 3 наснаас 5 нас хүртэл цэцэрлэгийн буюу одоо гэр хорооллын гудамжинд хөлдөж өсөж өгөх юм уу хавчин тус чанаад тух зовх төр аюулаас нь аваад өнгөрөөчнө гэдэг чинь одоо үндэсний компаниуд ерөөсө 3 жил за 2-оос 5-наас хүртэл 3 жил сарын сая 400 гэхэд бол нэг 400-200 мянган төгрөг л одоо 3 жилд зориулчих нь шүү дээ. 400-200 мянган төгрөг бол одоо компаниудын хувьд бол бас нийгмийнхээ үн хүлээс хариуцлагыг бодоход бол энэ бол нэг тоо биш гэж бодож байгаа юм. Тийм. Айгуу гоё буян төс байхгүй чинь. Удаа ажилтны тэнгэр чинь 100 аж ахуй нэгж гэж байдаг үстэй. Шилдэг 100 аж ахуй нэгж. 100 хүүхдийн юм гарч ирж л байгаа байхгүй тийм үү? Тийм болно. Тэгээ сайн улс хүмүүс ч юу сайн улсын төлөө сайхан юмны төлөө
тэнд нэг хөөрхөн цэцэг ургаж илэв л дээ. Тийм шүү дээ. Нийгэм жаахан хэцүүдэд ирэхээр ард түмэн нэг нэгэндээ санаа тавьж тийм сүүл үед. Тий. Монголчуудын нөгөө дотор уламж сэтгэлгээ шүү дээ. Тэр жалгын тэр уулын цаана байдаг тэр даваагийн тим босыг л айлын зойлууд ягаад нөгөө нүүдэл сууд ирэхээр цайгаад осоод очдог. Тэр Монгол сэтгэлгээ чи одоо сэргийлж шүү дээ амьдрал хэцүү болохоор. Тэгэхээр энэ дээр бид нар зүгээр тэр хэдэн хүүхдийг л цэцэрлэгтэй байлгаж байна. За цэцэрлэгийн хувьд бол нэг тиймэрхүү байж. Ойр үеж байгаа аялал хийсэнтэй болтгоо. Эртээд би чиний аяллаа нэвтрүүлгийг үзсэн шүү дээ. Та судлаач Аяллаа нэвтрүүлгийг чи үзсэн гоё үлээ. Тийм ээ бас ингээд сторкуудыг хараад байсан дараа нэвтрүүлгийг харсан. Ер нь хэр их аялт юм бэ? Ер нь саяхнаас аялаад эхэлчихв эсвэл чи өөрийн хобби юм уу? Эсвэл болтгоо бас нэвтрүүлгийг хий гэж бодоод бас чиний нэг ажлын нэг байв. Ер нь хизээс аялаад эхэлчихв. Жилдээ ойролцоогоор нэг 2 сар орчим заавал аялалд зориулах төлөвлөгөө байдаг 60 хоногийг амьдрал их завгүй л дээ. Миний энэ хүүхд насаас хойш амьдрал нэг ч гэр бүлтэй өр хүүхдтэй ахуй амьдрал босгоцсон одоо хүмүүс одоо найз нөхдөө чинь дагаа явдаг юм уу? Эсвэл чи өөрөө ганцаараа аялал явчихдаг юм уу? Би миний хувьд бол 2 сар бол гэр орноо орхиод аялалд 3 сар, 5 сар ч юм 4 сар одоо гараа явчихдаг хүндэлтэй. Би ч одоо 4 хүүхдтэй энэ одоо орхио яах наад чинь гэж бодож байгаа олон хүн байна. Би заримдаа зарим нэвтрүүлгүүдийг үзээ суудаг айл майлд хондог хүмүүнийг одоо гэр орондоо хондог юм багтаа гэж бодосооч 7 хоног заавал нэг гэртээ хондог өдөр байт юм. Бид нар 50 нас хүртлээр идэвхтэй одоо амьдралаа 50 хүртлээр 20,000 өдөр л байгаа шүү дээ. 50 жил идэвхтэй амьдрах. Талд нь унтахад 10,000 өдөр идэвхтэй сэрүүн явж шүү дээ. Тэгэд 10,000 өдрөөсөө чи одоо ингээл дахиад 60-ын аваад 60-ын ингээл жилдээ 60 ч юм ингээл аваад тах нь шүү дээ. Тэгэхээр энэ ер нь ажил амьдралдаа ахуй амьдралдаа гэр бүлдээ за тэгэл зарцуулах цагаас ч хорогдоод шүү дээ. Юуны тулд тэгээ аялаад идэв. ийм шүү дээ. Нийлбэр өөрчлөгдөхгүй гэж бас нэг үг өгдөг шүү дээ. Өөрчлөгчгөө шинжтэй болчих гэсэн. За манай болдгоог бол хүмүүс мэдж байгаа. Одоо үнэхээр гайхалтай сайхан бас сэтгүүлч сүүлийн үед бас та бүхэн мэдж байгаа. Юунд иргэдийн хуралд илүү нэр дэвшижсэн тийм ээ. За би бол одоо болдгоогоо бол байнга ер нь үзэж хардаг. Бас тэгвэл сайхан сэтгүүлч. Тэгээ бас мотоцикл ундаг баха. Тэгээ өнөөдөр бол хоёулаа нэг актер уус 40-гүйгээр тийм ээ актер уус өнөөдөр 31-ний өдөр айл болгоны ширээ дээр идэ бодо элбэг байгаа. Тэгээ болдгоогоос бас асуух юм асууна. Тийм ээ мотоцикл ундаг. Тий чопор мотоцикл ундаг тий. Найзууд яа гэм бэ чи баг маг байд юм уу яа гэм. Монголын чопорч яхан дусын холбоо байдаг. Тэгээ энэ бол одоо байгууллагатаадаг 5 жил орчим болж байна да. Тэгээд нийслэл эмх замраагүй мотоцикл унаад явдаг байсан. Хэсэг бүлэг залуучууд энэ дэлхийд одоо энэ бас тусдаа статус болсон ангилалтай мотоцикл байж байгаа. Тэгээд энийг Монголд сонирхох залуучууд бүр 90 оноос хойш байсан. Анх нь ийж планета мотоциклыг өөрчилж унаалтай чоп хийгээл те. Тэгээд тэрнээс хойш дараа нь Солонгос, Японы мотоциклыг янзлж унжсан залуучууд тэр үед хажуугаар мотоцикл унаа гарахад эдгээр хараад мөрөдөлд ямар гоё юм бэ гээл те. Тэгээд хожим моон мотоцикл авч тэдэртэй нэгдэж нийлэх тийм боломж амьдрал тохиосон. Тэгээд тэр бидний гачуурт руу явж байгаад хийсэн л дээ. Биш бүгд ингээ эмх замраг болж холбоо болоод те зохион байгуулалтанд ороод ингээ явуул яасан бэ гэдэг анх санаас тавьсан. Тэгээд биднээс оролдож байгаа, үзэж байгаа арай болоогүй байсан гэдэг. Тэгэл өчигөр энэ төвшөнд орж байгаа ингээ холбоо болсон. Одоо бол манай мотоциклчид бол их өндөр төвшөнд хүрэлтэлтэй Монголын чопорч яхан дуусын холбоо гэдэг бол дэлхийн төвшний холбоо боллоо. Оросын холбооны улс Франц, ер нь Европоос ирж байгаа бүх мотоциклчид Монголын чопорч яхан дуусын холбоо руу Монголын чопорч браадерхуд гэдэг энэ холбоотой холбоо хорж ирж байна. Иргэд нь манайханд тосч авч байна, хүлээж авч байна, хамтарсан аялал зохион байгуулж байна. Оросын холбооны улсууд руу улс руу бид нар 3 удаа аялчлаа. Тэдний бас урилгуудаар гадны орны бус орнуудын мотоциклүүд Монголын чопорч яхан дуусын холбоог үрж байна. Хоёр тэгээ ер нь бол хотын залуучууд өөрсдөө бас сонирхдаг юмтай, хоббитой бас хоттойгоо бас иргэдтэйгээ ойрхон байх хэрэгтэй тийм ээ. Хотынхоо захиргаа удирдлага арт түмэнтэйгээ ойрхон. Чиний би бол ингээл чамайг хараад идэг байхгүй. Яг нь зүгээр миний бодолд нэг саяхан бас нэг цэцэрлэг байгуулсан тийм ээ. Тэгээ цэцэрлэг тэгэл юм амжуулах гал явдаг. Залуунаас ер нь завгүй байх тусмаа зүгээр л дээ. Тэгээд цэцэрлэгийн асуудал юу болсон бэ? Нэг би сонсч ирсэн нэг улсад хүлээдэг өгөх гэсэн чинь улс авахгүй одоо яах вэ хүүгээл нэг барьцны дараа байгуулсны дараа би яг чамайг юм нураагаад эхлээл ингээд эхэлж яхад л би мэдхийн цэцэрлэг сургууль эмнэлэг одоо маш их хомсдолтой байгаа. За энд бол олон залуучууд одоо хандив тусалцаа болж олон